Өдрийн гайхалтай өдөр асан эцгээ гэрчлэх гэж гарч ирж байгаадаа баяртай байна. Тэгээд эхлээс өмнө би ингэж хэлмээр санагдсан. Хорон хүний зөвлөлөөр дагддаггүй, мөнгөлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчдын суудаггүй тэр бүгд октод гарч ирж байгаа гэдэг нь үнэхээр бурхан алдрыг өргөё. Амен. Би тэгээд одоо яг юм бас нэг тодорхойлох хүссэн юм аа. Тэгээд зам үнэхээр яг одоо цагт яг нарийн болсон байна. Яагаад гэвэл бид нэр цаг хугацаа ерөөсөө өнгөрдөг. Яг цаг хугацаа бүх цаг хугацаа яг цаг хугацаагаараа л явдаг. Тэгэхээр бид одоо яг нарийн зам дээр бид шилжилт хийсэн байна гэж би тодорхойлохыг хүссэн юм аа. Яагаад тэгэхээр шилжилт бол одоо бид нэр ингээд бодоход шилжилтийн нас гэх хүүхдүүд юу яадаг штэ. Өсрөө үеийнхний хэлбэгтэй яг тэрнтэй адилхан бид нэр яг тэгж шилжил сая бол хийсэн гэж би бол бодсон. Тэр шилжилт бол том болдог, төлөвшдөг, хариуцлагатай хомсралдаг. Одоо тийм хүүхэн тогтууд нь гарч ирж ийн гэж би бол харж байгаа. Тэгээд би одоо 2013 онд оны 8 сард хотын сүмдээ ерөнхийдөө яг зүрхмэн таниад дүн та нэг ирээчээ гэдгсэн. Тэгээд би яг ирэхэд яг Султан пастрын маш хүчтэй эрх мэдлийг Султан пастрын үгээс миний зүрхэнд хүрсэн. Тэгээд би яг энэ газар би яг байх ёстой байна гэд би хотын сүм сонгоод энд үлдсэн. Тэгээд миний одоо хэсэг хугацаанд хэсэг хугацааны дараа би үнэхээр тухайн номлолтуудаа сонсоод яваад байдаг гэсэн. Тэгээд нэг удаа би үнэхээр яг айдас тэгээд тийм цөхрөл одоо тэр зүйлсүүдээс залхсан. Тэгээд тэгэнгүүтээ би яасан бэ гэхээр би яг Бурхны өмнө очиод бүх зүйлээ одоо түүний өмнө залбираад бичижсэн л та. Тэгээд тэр цагаас эхлээд ер нь бол Бурхантай аялах одоо аялал маань хийсэн гэж би одоо бодож байгаа юм. Тэгээд 2017 онд би Малайз руу сургалт явахаас яг өмнөх өдөр нь гэр бүлийнхаа хамт яг нэг кино үзсэн. Яг тэр киногоор надад хүүгийн тухай маш тийм одоо миний суур ойлголт гэх юм уу? Чи бол Бурхны хүү ямар байх ёстой? Бурхны хүү байр суурин дээр гарахад ямар байх ёстой? Тэр ёрын нэгэн Бурхны хүү байр суурин дээр гарахад ёрын нэгэн бол маш их айж чичирч одоо тэрийг өөрийнхөө байр суурийг л мэдчихвээ гэхээс одоо ёрын нэгэн бол айдаг юм байна гэдгийг надад мэдүүлсэн. Тэгээд би 2017 онд яг Малайзийн сургалтанд очиод яг тийм Бурхны хүүхдүүдийн тухайд ярьжсэн жоонхон дээр пастор. Тэгээд яг тэнд яг энэ цагт яг энэ үйлрэл Бурхны хүүгүүд түрэн гарч ирж байна. Маш хүчтэйгээр түрэн гарч ирж байна гэж жоонхон дээр пастор тэнд тунхаглаж ирсэн. Тэгээд би нүдэндээ тэнд яг юу харсан гэхээр дэлхийн бөмбөрцөг ингээд харагдаад Бурхны хүүгүүд ингээд цацарсан гэрэлтэй босож ирж байгаа. Энэ тэндээс дэлхийн бөмбөрцөг хаа сайгүй Бурхны хүүгүүд босож ирж ирсэн. Тэрийг би харахад зүрхэндээ би тэр зүйлийг хүлээгээд аваад ирсэн. Тэгээд яг
би яг хонд үнэхээр одоо эргэж буцалтгүй итгэж одоо алхаага яг сүнсэндээ илчлэлт аваад алхаж ирж исэн л да. Тэгэнгүүтээ миний амьдралд юу болсон бэ гэхээр яг одоо шилжилт хийгдсэн. Тэр нь болохоор би одоо жишээлбэл тухайн үед би яг аз жаргал аялал хүүгээ би ингээл итгэлээрээ ямар ч хүүхэдтэй болох боломжгүй гэж надад хэлсэн ч гэсэндээ би яг тэр Малайзийн сургалтаас чи 2 хүүхэдтэй болно гэдэг тэр зүйлийг би хараад тэгээд тэр зүйл маань бодит болоод итгэлээрээ ингэж амьдраад тэр тухайн үед би аягүй баяртай байсан байхгүй. Бүх зүйл одоо ингэ болж байгаа юм шиг, nice болж байгаа юм шиг. Тэгэхэд хон дахиад өгшөө. Яг намайг миний одоо сүнслэг зүйлс маань яг энэ газар дээр бодит болох. Тэр харааг одоо миний нүдийг дахиад нээс. Тэгэхэд хүн болвол юу яадаг юм бэ? Одоо хүн бүрт өөрийн гэсэн одоо мундаг одоо авч чаддаггүй тийм зүйл гэж байгаа байхгүй. Тэгэхэд миний одоо тэрнийг авч чадахгүй зүйл миний өмнө босож ирсэн. Тэгээд тэр зүйлээ босож ирээд би миний өмнө бүх зүйл ингэ нурж байгаа байхгүй. Би дахиад ингэ яг ингэ бодит яг халиунаа би өөрийгөө харж байгаа. Тэгэхэд Бурхан тэр зүйлээр дамжуулаад миний харааг нээсэн бүр ухамс тасартайгаар юмд ингэж хандах тэр хандлагыг бий болгож өгсөн. Тэгээд бүр уучлалаар дүүргэсэн. Тэгээд өөрийгөө бас таньсан. Өөрийгөө бас өөртөө танилцсан тийм он жилүүд одоо байсан. Тэгээд яг энэ дээр би олонгот одоо би тэгж хэлмээр юм л та. Үнэхээр одоо бидний одоо энэ явж байгаа зам одоо яг нарийнхан болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ нарийн зам дээр бид нэр итгэлгүйгээр бол хизээч нэг хавч урагшлахгүй байх гэж би харсан. Жохон хэрэгэлцээ орж ирэх юм бол тэр одоо Бурханы одоо ариунаас ариун шур орох ямар ч боломжгүй. Тийм учраас би одоо юу гэж хэлэх гээд юм гэхээр яг энэ цаг хугацаа бол бид нэр одоо яг тийм Бурханы авралаар яг түүний өмнө очиж гимшдэг тэр цаг хугацаа биднэрт үнэхээр яг одоо бол нээлттэй байна. Би саяхан тэр зүйлийг сүнсэндээ мэдэж авсан. Үнэхээр Есүс Христийн одоо хурганы цус ариунаас ариун тэр хурганы цус бидний толгойн үзүүрээс хөлийн үзүүр хүртэл бидний бүр ингэ утцсан юм шиг бүр ингэ угаадаг бүр цацсан. Ямар ч юм жоохон ч тийм зай одоо үлдээгүй. Тэгээд Есүс Христ бидний өмнөөс эцэгт өдөр бүр цаг үргэлж зурчлан залбирч байгаа. Яг тэр цаг нь нээлттэй байгаа. Энэ цаг хугацаа бол өнгөрнө шүү. Тэгэхээр яг энэ цаг хугацаанд үнэхээр өөрийнхөө одоо авч чадахгүй байгаа ч юм уу эсвэл хэцүү зүйл байгаа бол түүний өмнө тийм ийм гайхалтай хурганы цус биш шүү. Энэ хизээч арилахгүй. Биднийг ингээд угаасаа ингээд угаацсан болохоор хизээч арилахгүй юм байна гэж би бүр тэр зүйлийг бол харсан. Тэгээд бүр бидний өмнөөс байг өдөр шөнөгүй зурчлан залбирч байгаа тэр Христэд үнэхээр би сүнсэндээ мэдрэхтэй үнэхээр бүр танд алдрыг өгье гэж. Түн яг энэ зүйлийг мэдээд ирэхэд ямар гайхалтай танд алдрыг өгье гэж хэлдэм байх гэж би бодсон. Тэгээд би ер нь бол тэр нэг өхийн өндөөгөр явж исэн тэр нэг цаг үе гэж одоо тэрийг тодорхойлох юм бол тэр үед бол үнэхээр миний үед бол маш хэцүү цаг үе байсан.
би өөрийгөө яг бодтой харж эхэлж байгаа. Би ямар ч хөөсөрсөн надад зүйл үлдээгүй. Миний хараад яг тэр чигтээ явах юм бол хүн бол яг тэр нэг эхний одоо юу гэх юм тэр хайр, инэрл, итгэл одоо бүх зүйлд нь ингэж хөөсрөөд тэгээд ингэдэг nice одоо христчин гэдэг шиг одоо яг шашинжиж эхлэх байсан баг. Тэгэхэд би яг өөрийгөө харахад энэ зүйл болоогүйсэн бол би бас шашинжих үнэхээр бүрэн боломжтой юм байна гэдгийг би бол тэндээс харж ирсэн. Тэгээд би надаас тэр үед ямар зүйл гарсан бэ гэхээр одоо юу яаж одоо ингээд би үнтэй ингээд муудалцаад одоо ингээд нөхөртөөр ч юм уу те хин нэгэнтэй ингээд муудалцаад тэр зүйлийг ингээд муудалцлаа гэж бодоход би бурхан тэр хүн дээр ажиллахгүй байгаа юм шиг би одоо жишээлбэл тухайн яг ингэж хандж байгаа байхгүй. Одоо энэ бол бүх зүйлтэй юу байх юм гэж бодсон. Одоо миний амьдралд бурхан ингээд Бурханы сүнс ажиллаад намайг бүрэн угаасан, би аврагдсан, би итгэлээс яг ингээд амьдарч байхад бурхан ажилласаар байгаа бүх зүйлтэй байсан. Тэгэхэд би яг бурханыг ажиллахгүй байгаа юм шиг би тэнд ажиллах юм бол бурхан надад юу гэж хэлсэн бэ? Чи яг одоо Петр шиг намайг үүсгэж байна гэж. Тэгж бурхан хэлсэн. Тэгэхээр би бурхан ажилласаар байна. Тэрэнд нь итэг. Амен. Тэгээд хамгийн гол нь би тэгээд тэр миний тэр цаг үе бол айгүй хэцүү байсан. Би уйлаад хүн тэгээд өөртөө тэмцэлтэй өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байхаараа хүмүүс үдтэй харалтаад идэв юм лээ шүү дээ. Тэгэхгүй өөрийгөө эхлээ таниад өөрийгөө ойлгоод өөртөө танилцаад ингээд явж байгаа хүн чинь бусадтай ч ер нь бол бурхантай алхаж байгаа хүн бол ер нь бол бусадтай ч гэсэн зөвлөцөхгүй юм байна гэж би бол харсан. Тэгээд миний бурхан надад харуулсан зүйл бол чиний гарт 4 ам байна гэж. Тэгээд тэрийг хүлээж аваад би ингээд миний гарт хамгийн эхлээд 4 ам байна. Би энэ 4 амийнхаа төлөө бас хариуцлагатай байх юм байна. Миний хүүхдүүдтэй, миний нөхөртэй одоо миний хувьд бол би аягүй бурхантай хамт алхах нь амар чухал болчихж байгаа. Би бурхантай хамт алхаад ирэхэд одоо алхаад ирээд ингээд явж байхад бурхан ингээд ажилласаар байгааг би тэнд харж байгаа. Тэгэнгүүт чинь би тэр хүмүүсүүдийнхээ өмнө би хариуцлагатай байна гэдэг. Би үнэхээр харсан. Тэгээд одоо оюун санааны шинжилэлт Суда пастрын намлал болсон шүү дээ. Тэрэн дээр би миний их чөлөөрөө гарсан зүйл юу вэ гэхээр чи бурхантай хамт алхаад явж байх юм бол чи одоо бурхны дээгүүрх зүйлсүүдийг, бурхны хаанчлалыг, дээгүүрх зүйлсүүдийг мөшгөөд явж байхад чи ингээд ариусгагдана. Чи ариусгагдахад хажууд хүн чи ариусгагдана гэдэг энэ үйлдэл бүр намайг их чөлөөрөө гаргасан. Тэгээд би ерөөсөө ерөөсөө л би зүгээр л хамгийн миний хийх ёстой хамгийн ихний ажил бол би бурхны хаанчлалыг мөшгөх юм байна. Би бурхны дээгүүрх зүйлсүүдийг хайх юм байна. Бурханд бүрэн итгэх юм байна. Би тэгээд бүх амьдралаа бүх зүйлээ бурханд өгсөн. Би хүүхдүүдээ өгсөн. Би хатан ээжийгээ өгсөн. Би нөхрөө өгсөн. Яагаад гэвэл энэ хүмүүсүүдтэй бүгдээр нь ажилласаар байна. Би одоо жишээлбэл миний охин аялгау сая аягүй бас өвдсөн л дөө. Тухайд би яг сургууль сурсан болохоор яг нэг зүгийг ингээд хөөж явж байгаа. Яагаад өвдөд байгаа юм бол гэж хөөж явж байгаа. Тэр
одоо аншиг үүдээд тэгээд тэр гарan би хооллоод ингээд явж хаад бүр ингээд улам нэг сонин муудаад байгаа юм шиг тийм нэг юм юу болж байгаа байхгүй одоо тийм процессүүд болж байгаа байхгүй тийм надад хэмжлүүд одоо процесс болж тэгэнгүүт чинь би хүмүүсүүд над руу энэ хоолоо ингээд 100% өөрчлөх нь буруу юм биш үү гэдэг одоо тийм ууртгал бас ирж байгаа байхгүй. Тэгээ байж байгаа би шууд охиноо би бурханд өгсөн. За бурхан минь та миний охиныг та надад өгсөн. Та бүр одоо авч явлаа гэх таньд чинь. Тэр болохоор би танд зүгээр юу гэж шийдэж өгсний дараа одоо бүтэл бас шаал өөр хэлж байгаа. Их мэдчлэн одоо ийм зүйлсүүд маш их миний амьдрал дээр болсон. Би бас дүүгээ өгсөн. Дүүд маань бас маш хэцүү зүйл тохиолдсон. Тэгэхээр би бас яг хүнийхээ бодвол маш хэцүү. Тэгээд би бас бурханд дүүгээ өгсөн. Тэгэхээр би энэ зүйлийг харахтаа бид нар бүх зүйлийг өгөх ёстой байл гэж бодсон. Өөртөө бүгдийг бурханд өгөх ёстой. Яг тэгж өгж эхэлж байгаа гэдэг чинь би бүх зүйлээ бурханд итгэж эхэлж байгаа гэсэн үг. Ямар ч хэрэгэлцээ болохгүй. Би сүүлд тэржийн сургалтын дээр юу ойлгосон бэ гэхээр одоо миний дотор Христ ариун сүнс итгэх нь миний бүр амьдрал юм биш. Одоо миний дотор Христ ариун сүнс амьдарч байгаа тохиолдолд миний зүрх сэтгэл цэвэршүүлэгцээр байх юм байна гэж ойлгосон. Ингээгүй тохиолдолд бол хүний зүрх бол байнгын тохиолдох юм биш. Тэгээд манайх яг тэржийн дараа манайх загстай болсон. Тэгээд манай тэр загсны ус байнга ногоордог. Ингээд цавсан ч ногоорно, солиод ингээд цав болчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт хэсэг хугацаанд ороо сүү шиг болж байгаа л болчих. Би бүр гайхаад энэ одоо ямар сони юм бэ? Яагаад ингэ байнга ногоороод идэв болов гэж бодож байгаа. Яг тэрнтэй адилхан бидний зүрх сэтгэлч гэсэндээ одоо ариун сүнс Христ итгэлгүй юм бол байнга хөрхөн байна гэж би бодсон. Тэгээд тэр загсны одоо цэвэршүүлэгч одоо энэ фильтр гэдэг ш. Тэр байнга фильтр нь ажилласаар л байна. Тэгээд одоо би ажилласаар байгаа тэгэнгүүтээ тэр шүүх дүрийн цэлсэн баггүй. Яг ийм амар тийм нэгт яг эсгий шиг тийм материалаар цэлсэн чинь ногоорхой болчих юм. Тэгэнгүүт одоо яг би тухайн үед яг бодож үзэж байгаа. Юу нь болохоос ингэж хүн одоо ингэж янз бүрийн ингэж бид нэг янз бүрийн зүйлстэй ингэж өөртөө цэвэр болохгүй хүний ингэж ажил болдсон шүү дээ. Тэгэл цэвэрлэгээл за тэгэл усын сольж яг л тэрнтэй адилхан. Усын солиод ч тэр хэсэг хугацаанд ногоорч байна. Тэгэхээр яг тэр эсхий шиг тэр амар цэвэршүүлдэг тэр материал нь яг ариун сүнс Христ. Яг тэр зүйл бидний дотор ороод ирчих юм бол бид нэр цэвэршүүлэгцээр байх юм. Өдөр бол би тэгээ бодсон. Одоо би тэрэлжийн сургалтнаас хойш миний хувьд бол шал өөр одоо зүйлс рүү надад бол орсон байхгүй. Ер нь бол гэхдээ энэ тэр одоо энэ сургалтууд байгаа шүү дээ. Сургалтууд миний хувьд одоо ингээ яг тэр энэ нэг өхлийн үндийгээр яваад тэр бүх зүйлээ өгөөл хичээсэн тэр хугацаанаас эхлээд одоо тэр юмуд ингээ нэмэгдээ хийх юм билий. Одоо ингээд би жишээлбэл бурхан эцэгтэй одоо ингээд
Бурхан эцгийг өөрийнхөө аавыг гэж хүлээж авч ирсэн байхгүй. Тэгээ тэр бүр намайг ингээд хүүхэд нэг 2-3 настай хүүхэд нэг аав дээр ингээд бүгд очихоор аав нь ингээд амар баяр хөөртгөөр тэрвэрч авдаг ш. Яг тэр шиг намайг тэрвэрч аваад би бүр тэр мэдрэмж надад тэр мэдрэмж тэр дүүргэлт тэр зүйлийг би хүлээж авахдаа би амар баяр хөөртгөөсөн. Тэр цагаас ахуулаад би яг эцэгтэй болж ирсэн. Би ч гэсэндээ бас адилхан өнөөдөр аав ээж маань салсан гэж тэгэл эцгийн хайр мэн гэж хэлдэгээс харин тэр цагийг өчөөс ахуулаад би эцэг бурхан эцгээр дүүргэлдээ эцгийг бүр өөрөө эцгээр болгож хүлээж авч ирсэн. Тэгээд ингээд явж байгаа тэр тэрэлжийн сургалтын дээр миний одоо давж яг ингээд хүн чинь ингээд сургалтын дээр суугаад номлоо сонсоод пасторуудынхаа үгийн дагуу ингээд явж байгаад ингээд ойлгоод байгаа юм шиг өртлөө хүний бас нэг чадахгүй гэж юм байгаа байхгүй. Тэгэхэд 4 жилийн тэрэлжийн сургалтаар би өөрийнх нь чадахгүй байсан юм. Яг тэнд бүр бурхны оршихуйгаар бурхны хүчээр намайг яг татж гаргаж ирж байгаа юм шиг байна. Тэр би намайг татж гаргаж ирээд би яг бүх зүйлийг яг уучлал одоо бүх зүйл яг бүрэн одоо гүйц болж байгаа юм шиг санагдаад. Тэгээд тэр зүйлээсээ ахуулаад би 1 жил амьдарч эхэлсэн. Яг үйлдээд амьдрахад миний нөхөр юу гэж хэлсэн бэ гэхээр чи тэрэлжийн сургалтанд энэ жил явах уу? Би явна гэсэн чинь түүл би төлбөрийг чинь өгнө гэсэн. Тэгээд өмнөх жил нь намайг явуулахад маш дургүйсэн. Тэгээд би тэндээс ийм зүйл уугаад тэгээд би ийм зүйлээр амьдраад би ийм болж байгаа юм гэдгээ би үйлчлэлээр харуулсан гэж би тэр үед бол би бодож байгаа. Тэгээд би саяны 2025 оны тэрэлжийн сургалтын дээр гайхалтай энэ юу гэх харил маань тэгээд тэр нэг сүнслэг дуулшлууд эдгээр бүм гэдэг ямар амар хөгжих юм бэ гэдгийг би харсан. Тэгээд хамгийн гол нь энэ бүх зүйл одоо нэг ариун сүнс Христ миний дотор нутаглаад ирэхээр бүх юм нэмэгдэж эхэлж байгаа. Би тэгээд зэн дээр итгэлээс итгэл рүү, ойлголтоос ойлголт руу, мэрэгэн ухаанаас мэрэгэн ухаан руу тэгээд Бурханаас нөгөө имэйлт биш, имэйлтээс бүр имэйлт рүү, дуулуураас дуулуур руу. Тэгээд ялалтаас ялалт, үнээс хүн яг ингэж амьдарч байгаа хүний дээр бүх зүйл нэмэгддэм байх гэдгийг би харсан. Тэгэхээр бид нэр одоо яг ингэж амьдрмаар байна. Тэгээ өдөр болгон Бурхны өмнө яг түүний Авраам чи хаана гэхэд би энд байна гэдэг шиг Алиона чи хаана гэхэд би яг энэ байран дээрээ Бурхны хүүгийнхаа байр суурин дээрээ яг зүвтийнхаа байр суурин дээрээ яг тэр байрал дээр л хаашаач хазаахгүйгээр яг байх нь маш чухал юм байна гэж л харсан. Тэгээд ингээд алхаа явж байхад Бурхан бүх зүйл юм биш. Гайхалтай өрнөлттэй байна. Би энэ зүйлийг харахтаа Бурхан талбарыг өргөж байна. Тэгээд яг энэ байрал дээр байгаад энэ байж хахад одоо янз бүрийн одоо сутаа пастор маань хэлсэн шүү дээ. Яг хүүгээ аваар талтчаад орж ирэхдээ Бурхан талбарыг өргөё гэх. Яг энэ байрал дээр байж байгаа хүмүүс л яг тэгж Бурхан талбарыг өргөё гэж хэлдэм байх гэж би ойлгосон. Тэгэхээр ямар ч байсан бүгдөө яг сүнс Бурхны гайхалтай тэр
зүрхтийнхээ зам дээр гарч ирэх болно. Одоо яг энэ цаг хугацаа бол яг бидний яг энэ зам дээр гарахад гараагүй байгаа нь гарах гарцсан нь цаашаа улам өргөжлүүлсэн хэмээрээ байх тэр цаг учраас яг явж байна. Тийм болохоор бид нэр ялалтаас ялалт руу, ойлголтоос ойлголт руу, үнээс хүн рүү тэгээд өөрийнхөө яг хувь тавиланг үйлчлүүлсэн тэр амьдралаа өөрөө өшгөх болно гэж би Есүс Христийн нэрээр тунхаглаж байна. Тэгээд би нэг бас надад ичлэгдсэн зүйлээ ярив. Ер нь бол биднэрт яг хүн болгонд өөрийн гэсэн хувь тавилан гэж Бурхан өгсөн. Тэр хувь тавилан надад яаж илчилсэн бэ гэхээр би нэг юм зүйл дээр юу вэ? Нэг юм өдөр баярт оролцсон байхгүй юу? Тэр баяр нь болохоор яадаг вэ гэхээр яг энэ хан дээр ингээ бөө ингээ шаар тэгээд happy day гэсэн тийм одоо хан байгаа байхгүй. Тэрний өмнө би зураг авуулсан. Тэгээд гэсэн чинь нөгөө ихчтэйгээ ороод ирсэн чинь нөгөө ихч маань энэ өдөрлөг хурдан дуусаас тэр хамны ард миний нэг локер байгаа. Ишкаба тэндээс өөрийнхөө хувцсыг аммаар гэж хэлэхгүй. Тэгэхээр би бүр байхад таны тэнд хувцс ч байгаа юм уу? Тэр хан биш юм уу гэсэн чи хан биш ээ гэхгүй. Тэгэхээр бүр байхад ямар сони бэ гэх. Тэгээ бичсэн чи шууд яг тэр одоо нөө зүйлээр дамжуулаад надаа илчилсэн юу вэ гэхээр тэр ханы цаана одоо бидний хувь тавилан шиг тэр локер болгонд тэр хүн болгонд зориулсан тэр локер шиг хувь тавилан гэж байна. Тэгэнгүүт наан нь ингээд хан босгоцсон зүйл болгон бидний одоо гэж давж чаддаггүй. Одоо яг энэ хүний яг энэ байгаа зүйлсүүд юм бэ гэж надад харуулсан. Тэгээд би одоо энэ зүйлсээ даваад би яг Христтэй ариун сүнстэй хамт байгаад би өөрийнхөө хувь тавилан одоо өшгөж ирэхийг гэж би бас шийдсэн байгаа. Яг тэр локерт байгаа шиг миний хувь тавилан яг дээр ариунаас ариун газар нээлттэй тэнгэрийн доор үнхээр байгаа. Тийм болохоор би тэр хувь тавилангаа яг энэ газар дээр дуулгаж ирэх болно гэж би Есүс Христийн нэрээр бас тунхаглаж байна. Тэр хүн бүр яг тэр өөртөө өгсөн хувь тавилан яг цаг хугацаанд яг өөртөө олгогдсон тэр цагт аваасаа гэж би бас яг энэ газар дээр Есүс Христийн нэрээр тунхаглаж байна. Амен. За бүгдээрээ туслах. Аллилуйя. За. Ханаа царай харах гэсэн үг та байгаа учраас юм оршин байгаа гэдэг үгээр итгэлтэй амьдрмаар байна. Бидний амьдрал юу хэрэгтэй байна, юу байна гэж энэ өдөр бүрийнхээ амьдралыг бид дэндүү их анхаарч амьдардаг байхаа. Харин миний амьдрал юу хэрэгтэй байгаа чухал биш. Харин би оршин байгаа. Миний амьдралын төлөө оршин байгаа нэг нь байгаа учраас би өөрийнхөө амьдрал болж байгаа бүх зүйлс сэтгэл хангалуун амьдрах бүх боломж үү таалбар бидний нээлттэй. Тэгээд би өнөөдөр үг дамжуулахаар гарчсан байна. Цуглаа эхлүүлэх биш. Эсвэл залбирал өдөртгөх биш. Маш чухал цаг. Мэдээж юу гэм би сүмийн тэргүүн бас гэдэг утгаараа надад хэлэх зүйл зарим үед их байдаг. Тэгээд тэр болгоны ингээл нөгөө анги өдөрцөн багш ангидаа орж ирчээд хичээлээ заахгүй нөгөө ангийнхаа тухай яриад байсан. Тэг гараа яц тэгээ би хичээлээ заах гэсэн гэдэг чинь тийм үеүүдийг туулж байгаа бид нар. За мэдээж би номлоод бэлдсэн байна. Тэгэхээр номлолд орохоос өмнө
өнөөдөр таны амьдралыг болж байгаа зүйлсүүд дотор таны гацааг оруулж байгаа бүх салбарууд нураасаа гэж үнэхээр хүсэж байна. Бүгдээ нэг зүйл үнэхээр санаа зовхгүй амьдрмаар байна. Юу гэвэл өчигдөрхөн манай засгийн газар солигдож байгаа. Ээлжлэн солион болж байна. Гэхдээ энэ биш үү? Бид нар харахтаа одоо хин нэгэн буруу хийгээд хин нэгэн нам хин нэгэн зүйлсүүд нь буруу болоод байгаадаа бос биш. Би танд хэлье. Үнэхээр улс үндэстэнгийн төлөө зогсож байгаа хүмүүс гарч ирэх ёстой цаг үе юм аа. Буруу болгон устж өгөө болно. Буруу гайдсан болгон ил болж устгах ёстой. Ерөөсө буруу хийгдэж байгаа бүхэл зүйлсүүд үндсээрээ суглагдаж, дасдагдаж хаягдах ёстой. Энэ үндэстэн дахиж хизээж ямар нэгэн үндэстэнд боолчдод эсвэл сул дорой гэдгээр дуудагдаж амьдрах ямар ч боломжгүй. Бид нар адилхан хүмүүс, бид нар адилхан амьдарч байна. Бид нар яг л энэ цаг үед амьдарч байна. Бид нар одоо ямар 40 он эсвэл 21 оны Монгол биш. Бид нар өнөөдөр яг л энэ дэлхийд цаг хугацаанд хамт алхаж байгаа Монгол үндэстэн ард түмэн юм аа. Энэ утгаараа бид нар яг энэ цаг үетэйгээ алхаж чаддаг нэгнүүд төрн гарч ирэх ёстой байхгүй да. Залуу үеийн ч юм уу хэн сайн хийхээс илүүгээр үнэхээр бидэнд зөв буюу сайн хүмүүс үнэхээр хэрэгтэй байна. Тийм учраас шигшж байгаа юм. Тийм учраас яатсан нэгнүүд нь юмаа хаяад тагж хийхгүй болмоор байна гэд би бүр хэлмээр байна. Усч байгаа юм битээ дахиж хий. Таныг харсараад хин нэгэн шоронд харсараад хин нэгэн таныг удамжин зүгээр явуулахааргүй та амьдарч байгаа. Амьдралаа таныг одоо зас янзал болохгүй байгаа зүйлийг хизээж битээ үйл хинийгээ дуурах хэрэггүй. Яг тэр хүн өгч байна. Тэр хүн устж байна. Тэр хүн хийж бүтээсэн зүйлсээ төлөө биш харин буруу зүйл хийснийгаа төлөө өөрийнхөө амьдрал дээр ах ёстой ялыг авч яана гэсэн. Хүний амьдрал хамгийн хэцүү зүйл юу гэж ямар нэгэн зүйл өөрийнхөө үнцнийг өгч чадахгүй үнэлэгдэхгүй байхад хүний хувьд бол үнэхээр хамгийн хэцүү зүйл. Яг л тэр хүн хизээж ганцаар амьдрах боломжгүй байна. Боломжгүй. Тийм учраас хүн ганцаар гар ганцаар хинээс тусалж зүг хинээ дэмжлэхгүй гар ганцаар амьдрах гэж үзэлтэй. Гэхдээ тэр өөрөө бүх юм хийжтэй тийм үстэй. Амьсгалаа агаар мөч өөрөө олно үстэй. Эсвэл өмс гоцоо өөрөө хийх хэрэг гарна үстэй. Тэгэхээр чинь яг бос зүйл надад хэрэгтэй. Би бос зүйлтэй эвлэрч бос зүйлийг хүлээн зөвшөөрч амьдарч явах ёстой юм. Энэ утгаар нь би юу хэлэх юм бэ гэвэл бүү энэ зүйлийг даваж эсвэл давлгааж бүү амьдар энийг сүрж амьдарч шаардсан юм. Яагаад гэвэл таны залбирал, таны хүндэтгэл, таны магтаал танд байгаа боломж нь өнөөдөр энэ үндэсний төлөө байгаа. Таны хэлж байгаа үгнийг бүр, таны тунгалж байгаа үгнийг бүр, таны өнөөдөр алхаж байгаа алхааныг бүр ажил амьдрал байгаа газар чинь байгаа хийж байгаа бүх үйлдэл чинь өнөөдөр Бурхны алдрын төлөө байгаа юм. Өнөөдөр энэ үндэсний ирээдүйн төлөө байгаа юм. Өнөөдөр таны хийж бүтээгч байгаа бүх зүйл таны хойч үед чинь бий болгож үлдээж байгаа зүйлийг чинь нэг юм. Бид үүний төлөө амьдарч байна. Энэ утгаар нь энэ үндэстэн дээр үнэхээр харанхуй биш гэрэл тоссон өдрүүд үргэлжлэж байна. Энэ үндэстэн дээр Бурхны бий болгож байгаа болон Бурхны хийж бүтээгээр хүсэж байгаа ер босын өдрүүдийн цаг хугацаа ирсэн байна. Тэр нэгэн цагт иш үзүүлэгч нар амлаж байсан амлал, иш үзүүлэгч нар хилжсэн үгсүүд, иш үзүүлэгч нар үнэхээр тийм өдөр ирэх болно гэж. Үнэхээр аварч төрөх болно гэж. Эсвэл үнэхээр аварч төрөө бүгд уучлагдаж тэд аврах болно гэж. Иш үзүүлжсэн тэр иш үзүүлгүүд өнөөдөр гүйцэтгэл өнөөдөр төгсгөлийн үед энэ биелэл олж байгаа үе учраас ийм ялцарлсан, бохир, заваан бүх зүйлсүүд ил гарч байгаа юм. Харин арилгацгаая хамтдаа яг энэ зүйлсийн төлөө эсэргүүцэн зогсоо та бидний бэлэн байх юу гэдэгтэй байна. Амен. Та бос та хараага Бурхан дээр тавь. Та өөрийнхөө амьдралыг Бурхан дээр тавь. Бид ингэж одоо бид нар үзсэн шүү дээ. Усаа явчихгүй тул та яг усж байгаа зүйлийг тань. Сүрх газар та сүрх. Та зогсох газар зогс. Халах газар халах. Бос урсах газараас урсаж сор. Энэ нь та өөрийнхөө хийж байгаа бүх зүйлээ мэдэх цаг ирсэн. Тэгэхгүй зүгээр битгий олноо дагаал ийшээ явсан, тийшээ явсан, инг гэсэн, тэг гэсэн гэж битгий шавраасаа гэж бодож байна. Тиймийн тулд Бурхан бидний анхаарч байгаа зүйл нь үгүй. Одоо бол өөрөө шүү дээ.
унчихгүйд бол өөртөө анхаардаг цаг юм шүү гэж хэлсэн байна. За би нэг зүйлийг тунхаглаад өнөөдрийнхөө номлол бүх зүйл рүү орохыг үнэхээр хүсэж байна. Тэр нь юу гэвэл яг одоо бол Есүс Христ өглөөс дахин амьдсан буюу тэр эхлэх ажлыг дууссан одоо энэ хоёр дахь ажиллаад ирж дуусгахаар үнэхээр цаг хугацаа юул бус явж байгаа үйл бид нар амьдарч байна гэсэн. Бид нар хизээ цаг хугацаа гэдэг зүйлийг тооцоод үзэхэд тэгээ би нэг сайхан судалсан гэж нэг цаг хугацаагаар аялсан байна. Амар сонирхолтой аяллаа гэсэн. Яг тэр миний хүсэж байгаа насыг хэлээгүй л дээ. Юу ч хэлсэн байвал за та өштэй 80 нас хүрээд өхөр гэж тооцоолоод ингээд 80 настай хуудас гаргаж ирээд уурсан байна. Тэгээ 80 насыг чинь ингээд 80 гэдэг тоог чинь эцэн тэр миний англи эцэн байл л дээ. Энэ бол 80-аас би 60 аваад иччих. Тэгвэл цаана 20 жил идчих байхгүй юу? Тэгээд 20 жилээс нь унтахал гин, идгэл гин, ноол орхол гин ингээд аваа хэдний чухал цаг бидний яалт ч одоо хүн уучаа хийх ёстой цаг хоол идгэл гин тэгээ цаг байдаг. Тэр цагууд ингээд хассан чинь цаана 7-8 жил үлдчихэж байгаа. Тэгээ хүмүүс тэгж байгаа. Ямар баг үлдчихв гэдэг байгаа байхгүй. Тэгээ би юу болж авсан бэ гэвэл цаг баг үлдэхтэй гол нь шүү. Та цагийг зөв зарцуулахад нь учиртай байдаг. Түүнээс яана тэр цаг нь хоол идээд дууссан. Яана тэр цаг нь утаа дууссан. Яана тэр цаг нь ноол би ч ямар их ноол одоо цагаа басна. Би зарим хүмүүс тэгж шийдэх гэдэг байна. Би тэнд хэлээ. Энэ хоол харин та өөр бүтээл ашиггүй өнгөрөөж цаг үчгээрээ зөв ашиглах цаг ирсэн байна л гэсэн. Зүрс алдаад өнгөрсөн цагийг чинь эсвэл дууссан цагийг тэрхээ ингэхээ гэж бодмооргүй байна гэсэн. Тийм л учраас Библиэд юу ч хэлсэн бэ гэвэл цагийг авъя гэсэн. Тэгэхээр цагийг авах юу ч юм бэ? Цагийг авахын тулд цаг аврагдсан байхын тулд эзний оршихугаар дүүргэсэн өнөө нэмэгдэх тусам та цагийг авч чам гэж хэлсэн. Бидэнд одоо яг л ийм цаг хэрэгтэй байна. Улс үндэстэн дээр болж байгаа үйл явдлыг бид харж байхдаа юу ч бодсон байх хэвээр болж байгаа бүхэл үйл явдлыг бид харахгүй. За энэ үйл явдлууд ямар амар юм бэ? Ямар их хулгайчуд юм бэ? Ямар их яв юм бэ? Ямар их тийм би тэнд хэлээ. Та зөв энэ үйлдэлийг сонсож байгаа нэг нь үе байхгүй юу? Үе. Харин ирээдүйн хооч юу хүлээж байгаа гэдгийг бид бэлтгэх цаг ирсэн юм. Тийм л учраас хооч ирээдүйдээ өөрсдөө бэлэн байх цаг нь таны цаг. Мөнхийн ус нээлттэй тэнгэрүүд, мөнхийн ус нээлтсэн байгаа цаг үед та бид амьдарч байгаа. Ялангуяа одоо цаг үед бид нар зөвж хэлэгдчихсэн цаг үед байсан юм байна. Бурхан тэнгэрийн цонхуудыг нээж та тэр тэнгэрийн цонхууд нээсэн өдрүүдэд өөр хэрэгцээтэй байгаа бүх зүйлээ өөрийгөө дүүргэж аваад бүр бэлхаас нь тийм цагт та амьдрах юм аа гэж. Шалтгаан нь тэрний дараа ертөнц харанхуулж харахуй цаг ирэх юм. Бид тэр бэлдэж байгаа цаг байна. Түүнээс энэ цаг үед зүгээр л ямар сайхан бай, ямар боломжтой цаг бай. Ямар сайхан дэлгэрэнгүй цаг бай, тий. Ямар ч харчлаг, ямар зүвч байхгүй. Бүх юм яастай гоё цаг байна штэ. Гэж зүгээр л тайван суух цаг огт биш ээ. Харин энэ цаг үед бидний ярьж байгаа зүйлстэй та бид юу хийх ёстой байгаа мэдэх цаг үед та бид амьдарч байгаа. Энэ утгаар нь яг л нөхөрлөлтөд илүү хангаармаар байна. Библийг илүү уншмаар байна. Нөхөрлөл уулзалтууд үнцээр өгч чаддаг байна. Бурхан урд өмнө хизэж байгаа юм. Цаг гаргадаг байна. Одоо бол үнэхээр бүхний дуу хоолой сонсдог цаг. Үнэхээр би танд хэлээ. Буруу сонссон бол яа гэж та бодож байна. Та сонсож чадахгүй өнгөрчүүл бас яа гэж бодож байна. Ойлгохгүй өнгөрчүүл бас яа гэж, харж чадахгүй өнгөрчүүл бас яах вэ? Энэ бол мэдээж аюултай цаг үйл бид шилжих болно гэсэн. Тэгэхээр Бурхан бидний амьдрал дээр тавьсан цаг хугацаанд дотор бид юу гэсэнээр амьдрмаар байна. Уутан болж байгаа зүйлсүүд бидний амьдралээр хийгдэж онцгой тийм зүйлсүүд явагдах болно.
Бид нар юу гэдгийг юу хийх үү, юу бүтээх үү, юу зөөрөх үү гэж олон асуултанд бид нар асуух дуртай байдаг. Харин одоо бол бид өөрсдөө бэлдэж яг энэ зүйлс дээр өөрсдөө бүхэл анхаарлыг тавих тийм үед бид амьдарч байна. Тэгээд бид тунхилмаар байна гэсэн. Юу тунхилмаар байна вэ? Яг одоо бол үнэхээр Бурхан намайг чадваржуулж, намайг бусдад бэлхэн тавьж өгч байгаа цаг үед та бид амьдарч байгаа. Би танд хэлье, таны амьдрал яг өнөөдрөөс яг энэ цагаас эхлээд ямар ч юмар дутагдаж гачигдаж эсвэл ямар юм дарамт нь шахалтан та амьдрах ямар ч боломжгүй та амьдарч. Ялангуяа би танд хэлье, та түүнийг эзнэ гэж хүлээж ав. Та амьдарч байгаа бол та түүнийг тийм та бол миний Бурхан эзэн шүү гэж хүлээн зөвшөөрөө. Та түүнийг эзэн гэдгийг эрхэмлэж, найдагнаж, хайлаж, хамгаалдаг бол таны амьдрал дээр ямар ч дарамт баг таны хийж байгаа ажлууд дээр ч танд ямар ч хэцүү зүйлүүд байхгүй байх болно гэсэн. Мөн та өөртөө хэрэгцээд байгаа бүх зүйлийг хадгалж, хамгаалж, аривжуулах бүрэн боломжтой өдрүүдэд та яг одоо амьдарч байна гэсэн. Өөртөө хэрэгцээд байгаа бүх зүйл танд хангагдана. Таны эргэн тойронд бүх зүйл хүмүүс таны өмнө зогссон байна. Таны өмнө бүр зэрэгцээ зогсож байна. Таны өмнө эргэн тойронд ч байгаа хүмүүс биш үү? Таны төлөө бүх зүйлийг хийх бэлэн байна гэсэн. Танд өгөгдөж байгаа, таны өөр өгөгдөл танд өгөгдөж байгаа. Таны амьдрал өгөгдөж байгаа. Ажил, мэргэжил, сонгосон зүйл, таны ажлын талбар, таны хийж байгаа бүх зүйлс юу босын амархан байна гэсэн. Хүмүүс аймаарсаа сонсно. Хүмүүс бас дагна, таныг дэмжин, танд бас зүгээр л таны хийж байгаа зүйлс нэг бүрийг харахтаа тэд нар зүгээр л дагна. Тэгээд дуурай. Ийм хөгжил зэвсгийн үе цаг мөчийг Бурхан танд зөвшөөрсөн байна. Амен. Шалтгаан мэдээж Есүс Христ ирээд ажиллаж хийсэн улмаас. Мэдээж ариун сүнс бууж ирээд энэ газар таны дотор ажиллаж байгаагүй улмаас. Ариун сүнс яг тантай цуг хатж байгаа улмаас таны амьдралд энэ бүх зүйл өгөгдсөн юм аа. Энэ бүх зүйл танд хангалттай урд өмнө хийж байгаагүй илүү таны амьдрал амархан байх болно гэсэн. Та бүхэн өөр амьдралд болж байгаа зүйлс дотор болон хизээж мөрөөдөд үгүй байх гэж бодсон тэр зүйлүүд таны амьдралд биелэл олох болно гэсэн. Үнэхээр бид нэрштэй өөрсдөө амьдрал болон өөрсдөө амьдралын ирээдүйдээ зогсохдоо тийм ээ би бол хизээж урд өмнө мөрөөдөд хүрэхгүй байсан тэр их зүйлсийг өөр амьдрал дээр авна гэж хүлээн зөвшөөрөх цаг ирсэн юм. Энэ танд өгөгдөн. Энэ танд бүр таны амьдрал ингэ бэлэн байж байгаа байхгүй. Тэгээд хуу тавилгаа гүйцэтгүүлэх гэхээр бид нар Бурханы төлөө ямар нэгэн хуу тавил ямар нэгэн зүйлийг гүйцэтгүүлэх гэж бодоод үгүй. Бурхан таны төлөө өөрийнхөө хийх товлсон зүйлийг бий болгож байгаа юм. Амен. Тань бий болгож өгч юм. Таны өмнө дэлхийд тавьсан байна. Та бүр нээлттэй байна. Харин та түүнийг таньсан байхад яг тэр зүйлсийг өөрийн болгож авсан байхад та тэр ирж байгаа зүйл болон хүлээж авч байгаа тэр зүйл өөрийнхөө амьдралыг холдсон байхад тань хэдхэн зүйл хэрэгтэй гэсэн. Маш амархан амьдрал дээр Бурхан таны өмнө бэлгийн тавьж байна. Би таныг бүр тавтаа мөрлөөс гэж өргөмөр яваа гэсэн. Бидний бодол, бидний сандар хараа бидний хэлье. Бидний амьдралыг байштай ямар ч зүйл хойсон татах юу ч байхгүй. Ганцхан миний өөрийн бодлоор л байхгүй да. Өөрийгөө үүсгэдэг байдал, өөрийгөө буруутгадаг байдал, өөрийгөө ялгадаг байдал, өөрийгөө чанардаг байдал, өөрийгөө үгүй гэж боддог тэр болгон ч таныг зүгээр хойш татчихаа. Энэ чинь гэхдээ ямар нэгэн дайсан, ямар нэгэн зүйл довтлох ямар ч боломжгүй амьдарч байна гэсэн. Таны амьдрал юу довтлохгүй шүү дээ. Тэр үхэж таны амьдрал ирэх боломжгүй. Амен. Та ухаас шаардлагагүй. Та өхгүй. Би танд хэлээ та өхгүй зүгээр энэ биеийг орох болно гэсэн. Бид ч ингэ тийм байл шүү дээ. Гэртвэцээ байшин ороход тэр гэрийг орхоод тэр байшин орчтой. Яг тэр гадна зүйлчин тэр газар үлдчихэж тэр газрын зүйл гэсэн. Өөр газар дээр үлдсэн. Тэр дараагийн амьдралд шилжсэн. Түүн шиг бидний амьд зөвхөн яг тийм байхгүй. Та өгчөө та зөв байдлаас солино. Та хүсэл байдлаас солино. Та харж байгаа зүйлсүүдээ өөрчлөнө. Түүнээс биш та үгүй, та устдаа, та үгүй болоод нэг болоод үхэл танилуу дайраад үхлээс ямар нэгэн юу гэдэг Бурхан муу энэ туслаа үнэхдэх үү? Та биш байгаасаа би бодчих. Амен. Тийм л учраас энэ зүйлсийг хүлээж ав. Энэ зүйлсээр өөрийнхөө амьдралыг
цэцгэлүүд хөгжил ялангуяа еврей номоор та аял унш та тийм еврей ном таны амьдралын авралт чинь үнэхээр урд өмнө хизээж харж байгаа зүйлүүд тэр нээж болно гэсэн. Еврей ном бол бүр аврагчаад өөрийнхөө аварсан авралтаа итгэж чадахгүй байгаа хүмүүс зориулсан ер бусын илчлэлтүүдийг нээж өгч байгаа ном байна. Бүр итгэл гэж зүйлсээс илүүгээр таны амьдрал ямар бодит юм бэ гэж харуулж чадсан ном бол үнэхээр еврей ном. Магадгүй тэгээд цаг үеийн болоод бид нар еврей номоор аялж байгаа. Харин хэлэгдэж байгаа үг нэгвэр нь таних байг. Таны амьдралын нэг хэсэг байг. Амен. Та үйлдэж чадах бүх чадвар танд өгсөн. Түүнийг л ашигла. Яг тэр зүйлс таны амьдрал дээр нээлттэй өдрүүдийн нэг байх болно гэж тооцож байна. Амен. Амен. За. Их башид авсан байна. Тэгээд үнэхээр миний зүйлсэл энэ зүйлсийг уншиж байхдаа миний зүйлсэл хөдөлсөн зүйлүүд маань нэг юу байсан бэ гэхээр бид нар өөрсдөө амьдрал дээр гарч байгаа үйлдэл нэг бүрээ ер нь бодож шаналж юм уу гэж. Яг өмнө нь ингээл буруу хийсэн болов, гинтээ амьдсан болов, гин үйлдсэн болов, эсвэл гин гэдэг зүйл миний амьдрал дээр байсан үгүй юу гэж боддог нэг тийм цаг үе Христний бүрээ туулт юм л да. Айн үгүй юу гэж. Хотын сүм яг энэ гин гэдэг зүйлсийн тухай хизээж хуваалцдаг зүйл байна. Яагаад гэвэл устцсан үгээ болсон зүйлийг бид гаргаж ирэл ингээд судалж үзэх байх ямар ч шаардлагагүй зүйл байна. Мэдээж миний амьдралд гин үйл байсан үнэн. Гэхдээ одоо байхгүй. Байхын байдлаа бүр надад ерөөс ямар ч хамааралгүй зүйл. Би тэр газраас гараад ирсэн. Яагаад гэвэл би үхээд дахин амьдсан нэгэнтэй хамт байгаа болохоос биш. Яагаад мэдэхгүй байгаа нэгэнтэй би хамт байгаа байхгүй. Тийм учраас таны гин үйл, таны хараал, таны бүх ял, таны бүх зүйлүүд яг тэр газартаа устдаад өгөө болсон. Та тэрнээс үхлээс дахин амьдлаад гараад ирсэн юм байна. Энэ утгаараа гмийн тухай бид нар ярих, эсвэл гмийн тухай бид нар хуваалцах, эсвэл гмийг бид нар өөрсдөө амьдрал байгаа юм шиг боддог зүйлсүүд бидний амьдрал дээр байх боломжгүй. Би таныг бүр урамшуулан зоригжуулах гэдэг үгээр хэлмээргүй бай. Угаасаа энэ чинь үнэн зүйл байхгүй. Энэ чинь угаасаа бидний амьдрал дээр байдаг зүйлүүд юм. Нэг бид нар энийг бодохдоо юу гэх юм? Бид нар бодохдоо энэ зүйлсийг минийх юм шиг эсвэл энэ зүйлс надтай хамааралтай юм шиг илүүх болтой байна. Харин үгүй маа. Яг одоо би таны оюун санаанаас авч ямаар юм. Миний бодол өөр байх болно. Миний бодол дээгүүрх зүйлдийг үдчихдээ байх болно. Би танд хэлье. Би ч гэсэн яг ийм шалгалтын үе эсвэл бид нар их ярина л да сорилтын үе. Тэгэхээр дүнх гэсэн мохот тийм үе яг бид нар бачин үед их байх л да. Би бол тэгж хэлмээр. Гэхдээ бурхны намайг хайрласан хайр болмоос би энэ бүх зүйлийг салсандаа үнэхээр баяртай байна. Тэгээд за илүү их зүйлсүүдийг бид нар хийх болно. Тэгээд бурхан үнэхээр бидний амьдрал хийхийг хүсэж байгаа зүйлснийг бүр улам илүүгээр өдөр нэг бүр бидний таниулсан тэр өдрийг үргэлжлүүлсэй гэж бодож байна. Бүх зүйл миний бодлоор биш харин бурханы миний амьдралаар хийхийг хүсэж байгаа зүйлс нэг бүр өдөр миний амьдралд биелэл олсон байх юм. Мөн би өөрийнхөө амьдралаар хийж байгаа үйлдэл маань үргэлж бурхан таалагдсан зүйлсийг үйлдэж чаддаг. Тэгээд бурхан миний хийж байгаа зүйлийг харахтаа эсвэл миний хийсэн үйлдэлийг миний хийж байгаа зүйлс маань бурхан тааламжтай үнээр бид амьдарч чаддаг тэр амьдрал миний амьдралыг дөөргөөс л гэж бодож байна. Бид өнөөдөр англин өмнөр сая л боллоо. Бид нуулмаар. Надаас юу хүндэрч тийм болоо. Та нар бодож үзчихсэн. Зарим хүний хажууд байхын аргагүй байдаг үстэй. Гэхдээ юм дуусах болно. Юм үнэхээр гүйцэтгэх болно. Үнэхээр өмнө байгаагүй зүйл гүйцэтгэх болно. Үнэхээр онцгой байх болно. За
хамтдаа нэгэн түүхээр хамтдаа аялыг. Тэгээд бид энэ олон удаа мэдчихсэн бас олон номлол сонсчихсан байх гэж бодсон. Гэхдээ өмнө номлжсэн бүх номлол таныг яг одоо оюун санааг чинь төвжсэн. Тэгээд миний өнөөдрийн тань өгүүлэх байгаа санаа эсвэл өнөөдөр миний тань өгүүлэх байгаа энэ зүйлс үнэхээр энэ газарт хэлэгдэж байгаа үгүүд нэг байгаас гэж бодож байна. Хин нэг хэрэгтэй байсан үг байгаас. Бас хин нэгнийг үнэхээр яг гжигдээс яг хатгах ёстой газарт нь хатгаас. Үнэхээр хаах ёстой зүйл нь хаагаж, хаягдах ёстой зүйл нь хаягдаас. Та өштэй номлол юм шүү. Та би үг дамжуулж байхад би номлож байхад та хэд хэдэн зүйлсүүд танд илэрдэг. Зурган үд, залхуун үд, эсвэл ингэдэг дараа эсвэлцтэй дараа зүйлүүд гарч ирдэг заяа. Оюун санаа дотор чинь надад явж байдаг. Таны сэтгэл дотор чинь надад явж байдаг. Тэгээд таны та юм сонсож байхдаа хизээч тийм байдгүй байхгүй да. Та байштай бүр хаа. Би яагаад мэдээд байгаа юм бэ гэхээр ийм байхгүй юу? Чи хүнээс одоо яг олон жил боллоо шүү дээ. Ер нь бол тийм. Ихэнх хүмүүс хоорондоо ингээ юмаа ярилцж байхдаа ингээд анхны миний ярьж байгаа санааг ихнэр маань ч нөхөр маань яг шууд хүлээж авах. Өө тийм зөв чиний зөв шиг шилдэггүй бодож байна. Үгүй шүү дээ. Бодоод зөв буруу дүнш гараад тэр зарим бүр ингэж за миний нөхөр түндээ ингэж бодож юм дөө хэлдэг заяа. Яг хэсэг үеийн дараа тэр маань тэр санаа нийлээ цааш алхах хэрэг гардаг гэсэн. Яг түүний адилхан бид өөрсдөө амьдралдаа болж байгаа бүхэл зүйлсүүд, үйлдэж байгаа бүхэл зүйлсүүд, хийх гэж байгаа миний үйлдэж байгаа бүх зүйл нь үнэхээр юу хийгээд байгаа юм, юу үйлдэж байгаа юм гэдгийг мэдэх цаг ирсэн юм. Тодорхойлоод яг тэр дээр тавьж алхах цаг ирсэн. Би танд хэлье. Энэ бол үнэхээр нөгөө бити ингээл хүүхэд байна, хүүхэд юм байдгийг, залхуу баахаа ийм байд ингээд номлоод өччих яадаг гэж. Би яг энэ дээр нэ, би яг тэн дээр дооч энэ долмаа тийм эндний тийм бүгдээр нь гарч ирч чад ингээд бодоод байдаг бодлуудаа хаймаар байна гэсэн. Тийм учраас миний өнөөдөр хэлж байгаа үг нь өөрийгөө бити дүгнэлт хийж би тэнд би энд байна гэж тийм бодоос явж байна. Тамираач гэсэн энэ газарт үг номлож байгаа. Би тэнд хэлээ. Би тэндээ ингээд сүүлийн үед энэ газар ирээд үг дамжуулж байгаа. Их хүмүүстийг харахтаа. За би ч энэс илүү байхгүй бол тэтгэвтэй харах болж яах гэж бодсон шүү. Би хичээх болно заа илүү байх хичээх болно. Энэ бол үнэхээр Бурханы юу болсон гайхамшиг юм. Өнөөдөр хүн өөрийнхөө амьдралд болж байгаа зүйл хийх гэж байгаа зүйл эсвэл өнөөдөр болж байгаа зүйлс зөв буруу гэж харахаас илүүгээр Бурханы хийж байгаа зүйлстэй энэ зэрэг зүйлийг хүлээн зөвшөөрч тунхаглаа гэдэг энэ бол үнэхээр ер бусын өөрчлөлт юм. Тэгээд үнэхээр Бурханы хийж байгаа зүйлсүүдийг харж чадна гэдэг энэ үнэхээр гайхамшигтай зүйл. Энэ бол л шүү дээ. Өстө бидний амьдрал дээр сүнслэг хэмжүүрээр дамжуулагддаг хэмжүүр зүйл болохоос биш. Энэ миний олж аваад би болгоод чаддаг зүйл гэдэг нь нэг огт биш гэсэн. Би бол өмнө тэгж бодоодсэн байхгүй. Юм дамжуулагддаг. Тийм өмнө дамжуулагддаг, гар дамжуулагддаг, эсвэл залбирлаа. Тэгэл би ямар шиндэ нэг хэсэг өмнө хийчихсэн тийм би эдгэрдэг Бурханы эдгээдэг бэлгээ байсан гахад би 7 хоног нэг удаа мацгаа зэлдэгдсэн гэсэн. Тэгэхээр олон жил юм л. Яг хүмүүс эдгэрээд хахгүй. Тэгэхээр би ч гэсэн хүмүүсийг эдгэмээр байна гэх юм. Яагаад би Бурханаас эдгээх авах энэ олон өвчтөе хүмүүс эдгэмээр байсан. Харин надад тэр бэлгээс өгдөг. За өгдөхгүй юм байна. Яагаад гэсэн бэ гэхээр маш удаан явсан. Хэдэн сарч явлаа. Сүүлдээ мартан, сүүлдээ үлсэн гэдэг 7 хоног болно шүү дээ. Тэгэл өөр сүүлдээ төвхтэй болсон. Тэгэл өөрийгөө ажиглан тэгэл ингээл энэгээр би юу хэлэх гэж байна. Би үнэхээр Бурхан ямар нэгэн зүйлийг таалагдж байна. Энэ зүйлийг Бурхан таалагддаг юм аа гэж зориод эхлээд ийм өвчин босны юм байна гэж хэлдэг. Энэ бүгд худлаа байсан. Бүгд худлаа байсан. Тэгээ би аавд хүмүүсд орсон. Тэгсэн мөртлөө заримдаа миний бодлогоогоор залбирсан эсвэл хэнийг идэвхсэн гэдэг. Тэгэхээр энийг хэлж байгаа нь хүн болгон Бурханаас бидэнд өгсөн 5 давхар үйлчлэл буюу бүх зүйл бидний амьдрал дээр тавуулаа танд өгөгдсөн байдаг.
таны дотор бүх цаг үеэс байгаа. Бүгдөө та иш үзүүлж чадна. Та үгийг тунхаглаж чадна. Та итгэлийн төлөө залбир, та итгэлийг хийж чадна. Бүх таван давхар зүйлс бүгд таны дотор өгөгдсөн байдаг. Хүн нэг бүрт байдаг зүйл. Түс онцгой өгөгдсөн байна гэж ойлгосон. Онцгой нэгэнд нь онцгой байдаг юм байна гэж ойлгож хүлээн зөвшөөрч чадсан. Магадгүй энэ зүйл тэгээд тооцох хэрэгтэй. За Марк номын 14 дугаар бүлгийн 14 дугаар бүлэг нэг гоё аялнаа. 14 дугаар бүлгийн 3. За үнэхээр агшин үнээр гаргаж амьдрах. Магадгүй энэ өнөөдөр таны толгойд хийгээд авсан зүйлүүд нэг байх гэж бодож байна. Би өмнө нь өгч чадсан юм бид үнэхээр бурхан таалагдсан зүйлийн төлөө өөрийнхөө амьдралыг зориулдаг байна гэж би ховдоо батсан байна. Тэгээд энэ аяллаар хамтдаа аялцгаая. За Марк номын 14-ийн 3 дээр 3-аас хойш хамтдаа уншиж та айхтар библиудыг гаргаж байна. Тавиараа эсвэл технологийнхоо библиудыг гаргаж байна. Уул юм технологи хөгжүүл нэг зүйл юм байна. Айтаа юм шиг байна. Би ч гэсэн технологийн библиэд болсон шүү дээ. За Есүс Петан өмнө өвчтөд Симоны гэрт тухлан байхад нь за би түүхийг уншихаар илүү өгсөн. За уншъя. Голимнун савтай цэвэр наардын их үнэтэй үнэртэн тосыг барьсан эмэгтэй орж иржээ. Тэр эмэгтэй савыг харлаад Есүсийн толгой дээр тос цутгав. Гэтэл зарим нь дургуйч өөр хоорондоо хилцжээ. Юунд энэ тосыг ингэж өгнө вэ? Энэ тосыг 300 динараар зарж ядууст өгч болох байсан шүү дээ гэд тэд түүнийг зэмлэжээ. Харин Есүс түүнийг баг та нар юунд түн төв өгнө вэ? Энэ эмэгтэй надад сайныг үйлчсэн. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Хизээ хүссэн цагтаа та нар тэдэнд сайныг үйлдэж чадна. Харин та нар надтай үргэлж байхгүй. Тэр хийж чадхаар хийсэн. Оршуулганд бэлтгэж тэр миний биеийг урдаас тослоо. Өмнөд би танарт хэлье. Сайн мэдээ бүх дэлхийн хязгаарч тунхлагдсан мөн энэ эмэгтэй дурсаж түүний үгс ярих болно гэж айлтгасан. За энэ нэг түүх гарч байгаа. Тэгээд сайн мэдээний 4 номдоо дөрвөлн дээр яг энэ түүх янз бүрээр байж байгаа. За тэгэхээр энд нэг Симоны гэрт Есүс орж ирээд тэгээд Симон гэж хэн байсан тухай би аяар хэмжлээр ярмаар. Тэгэхдээ түүний өмнө надаас бодогдсон зүйл юу байгаад байгаа юм бэ гэхэд зэрэг бид нар ямар нэгэн зүйл хийж, ямар нэгэн зүйл үйлчлэхдээ эсвэл бид нар ямар нэгэн зүйл хийхдээ Бурхан зүйлсүүдийг үйлчилж эсвэл хин нэгэнд үйлчилж үргэлж анхаарч үргэлж ямар нэгэн зүйлийг хийхдээ зөв буруу хийх нь үнэн буруу энийг үйлдэх нь зөв буруу гэж үргэлж бодож байдаг байна. Бид нар ямар нэгэн зүйлийг хийхдээ энэ юу зөв юм болов уу буруу юм болов ингэж хийх зөв юм уу буруу юу тэгээ эсвэл ингээд сүмд ороод эсвэл үйлчлэл явж байхдаа за би ингэж үйлчлэх үү тэгэж үйлчлэх үү үргэлж бид нар үйлчил ямар нэгэн зүйлээр үргэлж анхаарч байгаа. Би үйлчлэл тухай ярихаас илүүгээр үнэхээр бүх зүйл дотор Бурхан өөрийнхөө зүйлүүдийг үргэлж хийж яадаг юм а гэдгийг би хэлмээр янаас. Мөн хийж байгаа үйлдэл нэг бүр маань үргэлж Бурхан таалагдсан байхдаа бид үргэлж анхаардаг баймаар янаас. Бурхан тааламжтай зүйлсийг бид үйлдэж чаддаг баймаар. Энэ үйлдэж байгаа үйлдэл маань Бурхан таалагдж байгаа үгүй юу бид мэддэг баймаар. Түс хийх ёстой юм үйлдэх баймаар байна. Одоо хийсээр байгаа бүр дасцсан. Хийх ёстой шүү дээ. Хийдэг шүү дээ гэж баймаар үйлдэл баймаар байгаа байхгүй. Миний санаа арай болоогүй байна. Тэгэхээр
Хүн юм ямар нэгэн зүйл үйлдэхдээ үргэлж миний дотор байгаа зүйлс, миний дотор юу бай түүнийг л үйлддэг байна. Би тэгэхээр энд бол Есүс үйлдсэн эмэгтэй тухай ярина. Мөн Есүстэй хамт байгаа хүмүүсийн тухай ярина. Мөн яг энэ Бурхан энэ зүйлсийг үйлдэлийг хараад Бурхан яаж сайшаасан тухай ярьсан юм. Маш олон талбарууд гарч байгаа. Энэ бүр Есүсийн даргалагчнаас олдсон байгаа тухай ярьдаг тийм. Юдасыг бүр Матай номдэр чинь аяг тодор хийсэн байна. Тэр нөгөө ууданд тэр санхүүгийн барьдаг юм тэр мөнгөний ашиглаж буцаад тэр мөнгөний аваад авахын тулд тэгж хийж байна гэдэг хүмүүс янз бүрээр ярьж байгаа. Миний хэлэх санаа юу гэсэн бэ гэвэл бидний хийж байгаа үйлдэл нэг үргэлж Бурхан тааламжтай, тааллыг болдог үйлдэл үргэлж хийж чаддаг чадвартай бид амьдрмаар юм байна. Үнэхээр гайхамшигт. Тэгээ энэ зүйлэн заяа Матуд өнөөдөр яг санаагаа гаргаж ирж чадах нь үгүй сайн мэдэхгүй л. Гэхдээ ариун сүнс үнэхээр хүн нэг бүртээ яриад би таныг асуухаасаа гэж бодчих. Би нэрээ үйлдэхдээ яаж үйлддэг вэ? Би ямар үйл гаргаж за би бүцээд цуглаан явна гэдэг үйлс гаргадаг. Би бүцээд сунад явах ёстой шүү дээ. Явах ёстой. Цуглаандаа явах ёстой. Бос өдрөө цуглаангүй шиг амьдэрдэг. Бос өдөр бол зүгээр жирийн өдөр үү шүү дээ. Бүцээ өдөр бол үнэхээр ариун өдөр. Харин бос өдөр бол юм жирийн өдөр шүү дээ. Ер нь ажилтай, төрөлтэй, ажлаа амжуулсан одоо ингээд юу бол шүү дээ. Юу бол хамаг юм хийх бүцээд ирдэг юм шиг гүйдэг өдрүүд байгаад. Эхэндээ тэр өдрүүд ч хүртэл Бурханы тааламжтай өдрүүдийн нэг юм шүү гэдэг хязгаарч мөн мартаасан. Тэр өдрүүд таны гаргаж байгаа үйлдэл нэг бүр чинь хүртэл Бурхан анхааралтайгаар харж байгаа юм аа. Яг би нэг анхааралтайгаар харж байгаа гэж хэлж байгаа юм гэхээр энэ Есүс Христ нас болохоос өмнө байсан. Ялангуяа энэний дараагаас эхлээд Есүс Христ нөгөө яг загалмаалгаа эрчтэй ахиж ирж байгаа. Түүний өмнө энэ мэдээж Израильчууд яг одоо юунд даввал тийм оршуулах болсны дараа хүн үхээр нас усны дараагаар энэ үнэштэй тосоор тэр үнийг тослоод тэгээд нөгөө хатан мөчөндө тавьдаг. Ёслолтой юм л дээ ер нь бол. Тэгээд тэрнээс өмнө Есүс Христийг нэгэн эмэгтэй орж ирээд тосолж байгаа. Нэгэн эмэгтэй орж ирээд энэ үйлдэлийг үйлдэж байгаа. Ганцхан Есүс тэрийг л бус хийж ойлгов. Есүс яг хийж байгаа үйлдэлийг харж байхдаа тийм ээ. Гэтэр үнэлсэн, үнцийг өгч чадсан. Тэгээд бус хамгаалсан. Бус ирээдүйг тодорхойлсон. Би тэнд юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр бидний заримдаа үйлдэж байгаа үйлдэл хийж байгаа зүйлүүд хин нэг харахтаа хүмүүс харж байхдаа яадаг байх нь шүүн, буруудхан ер нь хүн таалагддаг зүйл байхгүй гэж байгаа. Тийм учраас бид түрүүндээ эхний нөхөрөөр хоорондоо ярьж байгаа эхний санаа, эхний зүйлүүдийг яагаад бид нар шууд хүлээн зөвшөөрч чаддгүй нэг зүйл нь юу юм бэ гэхээр бид нар чинь тус тусдаа өөр ингэсэн бүтээл юм шүү дээ. Тийм учраас тийм цаг үе гэж байгаа юм. Зөв ойлгуулах, зөв ярилцах, зөв юмыг тунгааж яг зөв дүгнэлт гаргах чаддаг байх ёстой юм. Тэгээ яг энэ үйлдэл болж байгаа хүмүүс хоорондоо ярьж эхэлж байгаа. Юу гэж ярьсан тухай бүр айгүй тод битсэн байна. Оюун өвчтөе Симоны гэрт гэж ярьсан. Тэгэхээр Симон гэж хэн байсан бэ гэвэл тэр фарисей хүн байсан. Гэхдээ яг Библиэд хэлсэн тэр хүн өвчтөе байж байгаа эдгэрсэн. Эдгэрсээр дараагаар Есүс Христ гэртээ өссөн юм байна. Үйлдэл гэж ярьдаг. Өөрөөр номдэр нэг фарисей хүн гэртээ өссөн гэдэг чигсэн байна. Тэр ихээ бодсон. Яг үндэ бол санааны үсэн гэхээр зэрэг санааг энэ таны зүрх сэтгэл авах болно гэсэн. Эндүүх амархан болгомооргүй байгаад. Симон биш үү? За одоо юу дээр илүү гарч ирдэг зүг номон дээр
Лук номон дээр Лукийн 7 дээр байгаа. Байна. 7-гийн 37. За 37. Тэгээ 36-д эхэлж байгаа Парисеучудаас нэг нь түүнээс өөрт нь хамт зоог барихыг хүсжээ гэж. Тэгээ энэ бол Симоны гэр. Тэгээ Симон түүний гэртээ урьсан байгаа даа. Харин энд нэг эмэгтэй орж ирсэн. Энэ эмэгтэй хингээгүй Мария байсан. Тэгээд Мария энд орж ирээд түүний гэртэн тоглон суугаад байжгаад нөгөө үнтээс савтаа үнэртэй тосоо авчираад түүний толгой дээр хассан байна. Тэгээд уйлж нулимсаараа хөлийг нь моргож, үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо түүнийг тослоож. Тэгээд Иесус Парисеу хүнийг хараад одоо яг эднийг нууц зүйлүүдэд Иесус хэлж байгаа. Өмнөхдөд яг тийм зүйлүүд гарахгүй байсан. Энэ дээр ус илүү жоо Симоны тухай тод гарч өгмөр байна гэсэн. Тэгэхээр миний хэлгээд байгаа санаа юу байсан бэ гэвэл энэ Иесус сургаал зүйлсээр уучлалын тухай ярьж байгаа. Симоноос асуусан. Симон нэг юм асууя. Яг л Симоны бодлыг мэдсэн. Тэр үгж бодсон байг бол энэ эмэгтэй гинт хүн гэдгийг гинт чанартай яг л мэдээж төрсөн. Бурхантай уулзмаас өмнө гинт амьдралаар амьдэрчсэн шүү дээ. Тэгээ Бурхантай уулзаад эдгэрсэн байсан эмэгтэй. Тэгээд яг тэр газарт орж ирээд энэ зүйлсийг үйлдсэн. Эдгэрээсээ өөрийнхөө амьдрал дээр болж байгаа бүх зүйлсүүд болон өөрийнхөө амьдрал дээр хийгдсэн Бурханы хийсэн бүх зүйл хийсэн байгаа зүйлсийг үн цэн нүгж тэгээд үнтэй гэдэг зүйлээ дистрагийн тавьж чаддаг чадвар аюул чухал байна. Хэрвээ бид өөрсдөө Бурханы бидэнд өгсөн дистраг амьдралын химигийн дистралууд гаргаж чадах юм бол өөрийнхөө амьдрал дээр ч гэсэн бодит амьдрал дээр гişin нөхрийнхөө амьдрал дээр ч гэсэн яг тэр дистрал гэдэг зүйлийг зөв гаргаж ирч чадчих байгаа. Бид нар тэр зүйлээ гаргаж мэдэхгүй байх юм бол амьдрал дээр ч гэсэн ерөөс гарч ирч чадахгүй. Дистралаар ерөөс тавьж ерөөс чадахгүй гэсэн. Тиймээс энд бид нар хийж байгаа зүйлсний бүрийнхээ үн цэнийг хийж байгаа зүйлсээр өөрийнхөө үйлдэж байгаа үйлдэлээр үйлдэх үйлдэлийг үнэхээр Бурхан тааламжтай байх үйлдэлүүдийг үйлдэж чаддаг чадвартай байна. Тэр өөр тэгж хэлмээр юм байна. Бүрийн чадвар надад тэр та өөрөө үйлдэж чадах чадвар байхгүй би нэг болчихгүй байж тэгээд өөрийгөө буруутдаг хүн байх гэж бодъё л эсвэл өөрийгөө уушиг гэдэг. За би ч хизээч иймдээ ч яг то бичсэн олон жилийн хүмүүс яг энэ дээр айгүй олон жил босч байгаа толгомдож явсан зүйл юм. Нэг энэ шүү дээ. Юу гэвэл ер нь өөрийгөө чадвартай гэх юм ямар нэгэн зүйлийг хийж чаддаг чадвартай гэх юм итгэдэг байсан. Яг л ямар ч нэг сургууль ямар нэгэн зүйл төгсөөл гайваа шаг ингээд юу ч яваагүй. Уянгаал өнгөрч байгаа юм шиг өнгөрөөл явж байгаа. Ирсэн болохоор зэрэг өсөж тэгж боддгоо байсан. Харин Бурханы намайг үнэлж байгаа үнэлэмж, Бурханы намайг үнэлж байгаа үнэлэмж гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрсөн хүн Бурханы хүсэж байгаа тэр бүх зүйлийг хийж үйлдэж чадах чадвартай юм. Өнөөдөр би яг энэ газар тунхаглах боломжтой болсон байна. Түүнээс биш өөрөө амаш чадварлаг болоод маш хүчрхэг болоод юмсыг үйлдэх бол энэ худлаа гэдэг юм байна гэж. Энэ утгаар Бурханы хүч чадал буюу Бурханы бидэнд өгсөн ариун сүнсний хүч чадлаар энэ бүх зүйлийг хийж. Бид нар мэднэ. Гэхдээ үйлдэл нь энгийнээр бидэн дээр үргэлж нэмэгдэж өгч юм. Нэмэгдэж арилж яадаг зүйл болохоос нэг л өдөр өөрөс татсан шиг алга болцсон дээр алга болцсон гэсэн үгүй шүү дээ гэх боломжгүй шүү. Бид нар тулах үед яг одоо түүнийг арилгыг, цэвэрлэгийг хаяа гэж хүлээн зөвшөөрч чадсан нэг юм байх хэрэгтэй. Үлдчихвэл хэцүү шүү дээ. Би энд бол Симоныг үлдсэн гэж бодож байна. Симон Есүсийн хэлж байгаа өгүүлбэр дотор хэлдэг. Гэхдээ Есүс юу гэж хэлдэг вэ? Симон тэгж хэлж байгаа. 2 хүн байсан. Нэг нь 500, нэг нь 50.
Мэдээж 500 өршөөлөх зүг нь үнэхээр өөрийнхөө буруудыг хүлээж өөрийнхөө өрөөс гэлтэрсэндээ баярлан тэр үнэхээр илүү баяртай байх болно гэж хэлсэн. Симоны бодол гэхдээ зөв гэж хэлсэн. Бурхан бол зөв гэж хэлсэн. Гэхдээ тэр тэгэл үлдсэн. Би бол яг тэр тэнцийг үлдчихээ гэж бодож байгаа. Симон тэнд бол үлдсэн. Чи зүсүүсэн гээд тэр тэнлүү ач хэлсэн байх. Симон биш. Ихтэй тасалсан. Миний хэлэхэд байгаа санаа юу вэ гэвэл үнэхээр бидний үлдэж байгаа үйлдэлүүдийн хийж байгаа зүйлсүүд Бурхан харахтаа яг тэр үйлдэл хийж байгаа зүйлсийн дагуу бидэнд үргэлж хариулт өгч байгаа юм. Хараа бид хэлээ битгий үгүй юм шиг эсвэл биш шиг яг одоо надад бидний хариулт өгөө. Яагаад гэж байгаагүй энэ хариулт энэ нөхцөл байдал чинь танд авралыг хүчээд байна. Нэгшин бол таны дараагийн амьдрал чинь юу болсон болох бүх боломжууд таны нээлттэй болж байгаа юм. Тэгээд Гэт хууль номын 15 дугаар бүлэг дээр байдаг байлаа. Та дараа нь харчаа юу ч байх юм хэрэг тийчээ Бурхан өгсөн тушаалууд дотроо тушаасан байлаа. Тэр юу ч хийсэн бэ? Ер нь бол үргэлж ядуус энэ ертөнцийн байх болно. Харин чигээд хэд хийсэн бэ? Бурханы хүмүүс хэлсэн байна. Чи бол харин ядуусын төлөө өөрт байгаа бүх зүйлээ зориулж байгаа ёстой шүү гэж тушаасан байна. Тэгэхээр энэ бүр тушаал байсан байгаа. Түүнээс биш Бурханаас хүн өгсөн, Бурханы хүмүүст өгсөн өөрийнх нь тушаал болж таарч байна. Тэр учраас юу гэсэн үг вэ гэхээр ядуус тэгэхээр хүн биш дээ. Ядуус туслах уугүй юу? Ядуу хүн яг ямар нэг үйлдэл хийх нь тушаалаар учраас бид нар яг л үйлдэж байгаа ёстой зүйл байгаа. Гэтэл тэрнээс нэг илүү давсан нэг зүйлийг тэр эмэгтэй хийсэн байна. За би Симон болон эмэгтэйгийн тал дээр илүү хэлээд өгөх бүрээдэг хэлье гэж бодож байна. Бид нар Бурханд үйлчлж эсвэл түүний өмнө зогсож байхдаа Бурхан зорилоо ямар нэгэн зүйл шийдвэр гаргаж байхдаа үргэлж түүний тааллын дагуу үйлдэж чаддаг чадвартай байна. Энэ чадвар нь Бурханаас надад өгөгдсөн байгаа юм. Миний дотор байгаа зүйл. Би өөрөө мэднэ юу үйлдэл Бурхан таалагдах билээ гэж. Харин яагаад та үйлдэлгүй байгааг пастор минь hodод ойлгохгүй. Тэгээд пастор би бол аюулсаа үйлдэл танаа үйлдэхгүй шилжиж байгаа ингээд зарим нэг маань үргэлж тэгээд байдаг. Харин би тэний яагаад үйлдэхгүй байгааг гэсэн. Яагаад мэдээд идэв ингээд. Би амар сүнслэгтэй амар ингээд Бурхантай харилцаад би Бурханаас үргэлж асууж байна. За Бурхан юм. Одоо яг ийм байдал гарч ийн одоо ямар байна гэж асууж яд гэж та бодож. Огт тийм биш. Би усал адилхан таны алхаж байгаа алхаа, таны хийж байгаа үйлдэлийг бүрээр таны дотор болон таны амьдралаар болж байгаа бүх зүйлийг унших бүх боломжтой амьдарч байгаа. Бүс ийлгс бүр нүдэн бүр ил тийм ч магадгүй хоёр нүд гэсэн баг. Нэг нүдээс юм баг харах тийм. Хоёр нүд өгсөн учраас юмыг айгуу сайн харж байгаа. Таны амьдралын хэм маяг, таны амьдралаар үлдэж байгаа зүйл таны ерөөс бүхэл зүйл яг гэсэн. Тийм л учраас хэлдэг юмсан. Надлаа гэж хүмүүсгээд хэлсэн. За яг надлаа гэдэг нүд бол хальтрын гэдэг бол тэр амар зүйл байгаа шүү. Яг үнтэй ч адилхан. Би таны шүүх гэдэг биш. Болж байгаа үйл явдлыг бид ингэ шүүж амьдрах юм бол Симон шиг бид үлднэ гэж би хэлэх гээд байгаа. Юм шүүгээр ой гэсэн байна. Ой гэсэн байна. Ой юм болсон байна. Ой тэр тэгсэн байна. Ингэсэн байна. Энд ингэ аюул олон шүүлтүүд гарч байгаа хгүй. Симон ч өөрөө шүүгдэж байгаа. За хэд хэдэн үйл явдлууд гэсэн. Тэгээд дагалдагчнаар нь бүр те за юудаас бүр аюул сайн гарч ирэл те буруу байсан. Тэгээд би танд юу хэлсэн бэ? Таны Бурханы өмнө хийж байгаа үйлдэл бүрийг чинь хүмүүс хараад
Ямар мундаг бурхны юм хийж байна гэж хэлэх ямар ч шаардлагагүй зүйлсийг бид үргэлж үйлдэж юм аа. Гэхдээ энэ нь бурханд бол таалагдсан байдаг юм аа. Маш сонирхолтой байна. Йоо. Тэр гайхамшигт. Нэр тэр эмэгтэй ингээд шүмжлэх зүйл хийж байгаа. За шүмжлэхээс харагдав. Иесус Христ яг одоо загвараас болоод насаараа би өглөө дахин амьдлаа гэж ярьж байгаа. Яг энэ зүйлсийг. Тэгээд тэр дахин амьдлаа гэж хэлсэн тэр өгүүлбэр. Би бол дараад нь бодож байхдаа тэр утсан шүү. Энэ яг Иесус Христийн үхээр дахин амьдлаа гэдгийг амьд байхад нь илэрхийлэхэд бол энэ эмэгтэй энэ үйлдэл хийсэн байна гэж. Яг л амьд хүндэд тэр тос осгож тэгж юм хийдэг юм байна. Өгцөн хүндэл хийдэг. Гэтэл Иесус Христ амьд байж байхад нь энэ зүйлсийг тэр үйлдсэн. Тэгэхээр үүнийг бурхан бол сайн байна. Зөв гэж илэрхийлсэн. Сүнслэлээс нах юм бол энэ эмэгтэй бол үнэхээр юм усан зүйлийг үйлдсэн байна. Гэхдээ миний хэлэхэд дараагийн нэг санаа юу вэ гэхээр за нөгөө эмэгтэй үйлчлэл дээр дараагийнхаа нэг хэлэх гээд байгаа зүйлийг хэлье. Бид үйлдэж байгаа үйлдэл болон тэр зүйлийг ингээд бурхан таалагдмаар байна. Бурхан таалагдж байгаа зүйл би хийж ийн үгүй юу гэж бодохоос илүүгээр таны хийж байгаа үйлдэл чинь хайр, хүндэтгэл, дуулууртай байдалд үйлдэж энэ бол бурханаас танд хүлээн зөвшөөрсөн зүйлс юм нэг юм шиг гэж хэлмээр байна. Энэ юмтай тэрийг хийсэн. Тэр бурхан үнэхээр өөрийнх нь өөрт нь байсан зүйлийг цэвэршүүлээд өснөөн төлөө түнд баярлаа гэдгийг илэрхийлсэн. Тэр бүр хайртай дээр илэрхийлсэн. Тэр бүр юунаас ч ичж зовоогүй. Тэр өөрийнхөө үйлдэж байгаа үйлдэлийг хийж зөв буруу гэж бодоогүй. Зөвхөн бурханд үйлдэх ёстой гэдгээ мэдсэн учраас тэр үйлдэж чадсан. Хийсэн зориулт нь хийж байгаа зориулт нь юу байсан бэ гэвэл зөвхөн өөрийнхөө хайрыг илэрхийлэхийн тулд байсан юм аа. Амен. Ямар юм хэлчих. Хайртай гэдгийг бид хэлдэг юмсан. Хайртай гэж тэгэх ёстой гэл. Биш юм биш бид хэлдэг. Хайртай бол үйлдэнэ гэдэг бол арай зөвхөн өөр зүйл бидний амьдралд болж байгаа юм. Өөр нэг зүйл байсан. Тэрний үехээр зэрэг бид нар өөрсдөө чаддаг зүйлийг бурхан өмнө хийж үйлдэж чаддаг байлаа нас. Яг өөрийнхөө чаддаг зүйл юм. Өөрийнхөө чаддаг гэхээс усч байгаа хэцүү ч юм. Эсвэл өөрийнхөө чадах зүйл гэсэн. Яагаад гэж хэлсэн бэ гэхээр магадгүй энэ ихтэй биш үү? Иесусыг өөрийн гэр ордож юм. Эсвэл өөрийн авиж хэвээр газартай байсан бол эсвэл яагаад гэж бодсон бөхөр Симоны гэрт айл байгаа байхгүй. Тэгээд тэр юм ихтэй ингэж болох юм байхгүй. Егүүд айл байна. Айл байгаа юм чи би очиж хийх үү хийхгүй. Ер нь дэвээ юм болов айл гэж бодож болж болох байсан гэж нөхцөл байдал гэсэн. Бүх зүйлийг харах байсан. Тэгээд би нэг хүн номлож байхдаа нэг ярьжсэн. Гэхдээ юу ч хэлсэн гэхээр 300 динар гэдэг тэр үед бол их мөнгө гэж. Баг хүн насаараа цуглуулсан хөрөндөө бэлтжээдэг тэр одоо үнэт тосыг авахын тулд эмэгтэй хүн мөнгөө цуглуулад тэгээд авдаг. Тэр хэмжээний мөнгөө гэж нэг удаа ярьжсэн. Тэгэхээр тэр эмэгтэй яг зөвхөн өөрөө цуглуулж ирсэн, өөртөө байсан, яг өөрийн амьд нь хайрлж ирсэн тэр зүйлсээ яг тэр үед өөрийнхөө хэмжээнд гаргаж үйлчлсэн. За би энийг үйлчлэхэд бол тийм л учраас би өөрөө чаддаг зүйлээрээ энэ зүйлийг үйлчлэсэн. Надад юм байна уу? Надад ямар нэгэн нөхцөл байдал тож өгөө гэж бид боддог баймаар байгаа даа. Тэгэхээр энэ эмэгтэй гарсан шийдвэр нь үнэхээр гайхамшигтай байсан. Тийм учраас бид үнэхээр энэ зүйлсүүдийг зүгээр яг л тас цагтаа бурхны өмнө өөрийнхөө хийх ёстой зүйлүүдийг хийж чаддаг чадвартай баймаар байна. Энэ нь нөгөө түрүүний хэлдэг шиг өөрийнхөө зүгээр байж байгаа эсвэл яг хийх ёстой цагаа бурхны төлөө зарцуулж чадах чадвар таны гарт байгаамаа. Өнөөдөр би тэнд хэлмээр байна. Зүгээр Библийг бариад унших, зүгээр нөгөө өрөөндөө ороод бүх зүйлээ унтраагаад зөвхөн түүний өмнө сууж чадах чадвартай байх мөн өөрийн залбирлал гуйлтуудыг эцгийнхээ өрөөнд ороод хийж чадах чадвар. Яг одоо биднэрт үнэхээр хэрэгтэй цаг үед бид амьдарч байгаа юм.
ялангуяа залбирлч гэсэн энэ зүйлсээр илүү өрнөх ёстой байна. Өөр нэг зүйл нь хүмүүс юу гэж хэлэх бол, хүмүүс яах бол, хүмүүс таалагдах зүйлсүүдийг бид нар хизээч үйлдэж чаддаггүй байхгүй. Хүмүүс юу гэж хэлэх бол гэж. Хүмүүс намаа юу гэж харах бол. Энд дээр гэж байна шүү дээ. Энэ эмэгтэй өмнө мэдээж бие үйлдэгч байсан. Яг одоо янхан эмэгтэй байсан. Тэгээ уучлагдсан. Тэгээд энэ эмэгтэй чөлөөлөгдсөн байгаа үед байхгүй. Түнш яг тэр юм үйлдэж байгаа үедээ биш шүү дээ. Би тэнд бүр анхаарал хэлмээр байсан. Тэгээ энэ хэрэг үнэхээр эсвэл зүйлсүүд энэ зүйлсийг мэдэх ёстой гэж хэлсэн байна. Харин бид яг одоо үнэхээр Бурхан миний амьдралд юу хийж байгаа юм бэ гэдэг өдөр бүр мэдэж амьдарч чаддаг байх ёстой. Тэгвэл та хүнээс ямар нэгэн зүйлс хамааралтай амьдрахгүй маа. Миний төлөө Бурхан юу хийсэн бэ гэж. Тэгэнгүүт бидэрт юу бодогддог гэж бид нар ингэмээр байгаа байхгүй. Миний төлөө юу хийсэн бэ гэвэл за миний төлөө юу хийж өглөө Бурхан за тэгсэн үү ингэсэн үү надад ийм өгсөн үү тийм өгсөн үү Бурхан надад өгсөн авсан зүйлсээ тухай Бурхантай ингэ ярилцвал энэ бүтэхгүй зүйл болох болно. Би энэ юмхтэй зав ингэж ярилцаагүй гэж бодчих. Харин энэ юмхтэй шууд хийх ёстой зүйлээ үлдэж эхэлсэн. Хүмүүс үг хийхээс юус хамаарахгүй. Би уйлж юм уу? Би ямар байсан энэ бүх зүйл хинтж хүртээлгүй байсан гэж энэ юмхтэй шийдсэн учраас энийг үлдэж чадсан юм. Би тэгээд нөгөө Симоного дахиад нэг гарч ирээд хэлсэн. Симон бол итгэсэн хүмүүс. Би тэнд хэлье. Тэгэхээр чи хоёр хүн байгаас нэг нь Бурханаас итгэлийг авсан өвчтөй байж байгаа итгэсэн хүн. Тэр чи ямар өвчин бэ гэхээр яа шахалтай өвчин шүү дээ. Заалаа Библиэр бичснээр бол үргэлж манахаар ямар ч өвчин мэдэхгүй. Юу ч гэсэн тэмүүн байд очиж байгаа юм. Хамгийн гол ялтраад ундаг өвчин шүү дээ. Тэгэхээр тийм өвчтөй байсан. Итгэлсэн. Тэгээд тэр мэдээж итгэсэн учраас тэр хүн яг тэр газар зогсож байгаа Симон. Гэхдээ Симон итгэсэн энэ бүх зүйл хуучин цаг үетэйгээ холилдсон байна. Симон хизээж өнгөрсөн амьдралаас гарч ирээгүй байсан. Тэр биш Парисей гэдэг тэр л загвар дотор амьдарч ирсэн. Тэр өөрийнх нь амьдрал дээр Бурхан юу хийсэн бэ? Юус анхаарал. Тэр Бурхан миний амьдрал дээр би итгэсэн шүү дээ. Бурхан намайг итгэсэн шүү дээ гэдэг. Ерөөсөө итгэв эсвэл тэр зүгээр л итгэсэн гэж бодсон. Тэрээр нэг тийм үнцэнтэй зүйл гэж ерөөсөө бодоогүй шинэ цаг үеийг ерөөсөө ойлгоогүй. Орж ирж чадаагүй гэсэн. Харин Мартагийн хувьд бол энийг өөрөөр харж чадсан юм. Тэр учраас бидний хацаатын зүйлүүдийн маань олон салбаруудаа нэг тэр бодох. Би бодгоо Симоны тухай бодож явахдаа магадгүй Симон үнэхээр эд хөнгөтэй байсан учраас тэрийг нэг бодоогүй баг. Угаасаа эд хөнгөтэй байсан, өвдсөн тэгээ идгэрсэн. Тэр бол нэг тийм чухал зүйл гэж юусаа бодоогүй. Мөн тэр юусаа Есүс гэртээ урихдаа тэр чин зүйлс өрөөгөө гэсэн. Тэр бол хөндлөг зүгээр л нэг хэнийг ирж манай тоол идэсээ утсан баг. Зүрхнээсээ юм үлдээгүй тэр. Зүгээр л маш хөндөж яг бол одоо луг юм дээр гарч байгаа шүү дээ. Есүс хэлж байгаа. Гү чи намайг орч усч өгөө. Юу чи яалаа намайг шүмсээгүй. Чи надад ямар хөндлөж үзүүлээгүй шүү дээ. Харин энэ эмхтэй гэж хэлсэн. Тийм учраас түрүүний хэлдэг шиг Симон хуучин хэм маягта хуучныхаа дотор тэр үлдэж хоцорсон. Өөрийнхөө гэмт амьдралыг тэр хүлээн зөвшөөрч чадаагүй. Тэр өөрийнхөө гэмтээ би бол гэмт амьдралтай нэгэн би бол гэмтээ гэдэг Симон хүлээн зөвшөөрч чадаагүй учраас гарсан үйлдэл нь зөв юм шиг боловч үр дүнд хүрээгүй. Ахтусаа би юу хэлэх гээд байгаа юм бэ? Бидний хийж байгаа үйлдэл маань зүгээр л энэ баймаагүй байна. Зүгээр юм үйлдэл юм шиг, зүгээр юм хийх юм шиг, зүгээр л бүтэнсээ цуглаад очдог юм шиг, зүгээр л юус болох ёстой юм шиг, зүгээр л залбирах ёстой юм шиг, зүгээр л ийм зүйлсүүдийн үйлдэл нэгүүд баймаагүй байна. Тийм учраас бидний нүд, бидний чих үргэлж сүнслэг цаг мөчөд үргэлж нээлттэй баймаар байна. Харин Мариягийн хувьд бол тэр үнэхээр өөр нэгэн байсан.
Яг л тэр мэдээж өөрийгөө гин нүгэлтэй гэдгийг мэдчихсэн. Тэр мөн өөрийгөө биеэ үлжсэн. Би бол үнэхээр гин нүгэлтэй эмэгтэй гэдгийг тэр хүлээн зөвшөөрч Бурханд өгч чадсан учраас тэрний хийсэн үйлдэл нь зүрхнээс бүр өөрт байгаа бүхэл зүйлээс зориулагдаж чадсан юм. Энэ учраас тэр Бурханд үнэлэгдэж чадсан. Бурхан үнэлсэн учраас хүмүүс үг хэлж байхад тэр Бурхан хамгаалсан. Би юу хэлж байгаа юм бэ гэхээр бидний зөв хийж байгаа үйлдэлний бүрийн цаана Бурхан намайг хамгаалдаг юм аа. Бурхан миний тал зогсчээд юм аа. Амен. Хүмүүс хараад буруу гэж хэлж магадгүй хүмүүс ингэж хийх гэжтэй. Ингэж номлох гэжтэй. Энэ хүмүүс говцсон. Энэ үйлдэл хийжсэн ч. Миний ард зогсож байгаа. Миний Бурхан энэ зүйлсийг өөрөөр хардаг юм аа. Тэгээ Бурхан бүр бахархаж байгаа. Бүр дэлхий хязгааргүй тийм сайн мэдээний ертөнцид бүх газар тунгалагдсан байсан энэ эмэгтэй нэг дурсагдах болно гэж. Энэ эмэгтэй яригдах болно гэж. Би тэгэхээр энэ эмэгтэй өнөхөр юу гэдэг зөв юм хийхээс илүүгээр би юу хэлсэн бэ? Бидний хийж байгаа зүйлс маань үнэхээр Бурхан таалагдсан зүйлийг үйлддэг байх ёстой амьдрал бидний үргэлж өгдөг юм аа гэдэг. Би таныг ойлгосоо гэж байна. Миний хийж байгаа үйлдэл гэсэн. Миний хийж байгаа үйлдэл миний уучлал, миний өршөөл, миний ямар нэгэн зүйлсийг харж байгаа хараамаа үргэлж Бурханы тааллын дагуу үйлдэж чаддаг чадвартай байвал яг одоо намайг Бурхан үнэлж байгаа. Мөн миний чин зүрх сэтгэлээсээ байж чадж байгаа. Бурхан өөрийнхөө амьдралыг өгч чадсан бол эргэн тойронд байгаа нөхцөлөд үл хамааран Бурхан миний тал зогсож боломжтой маа гэдэг. Энэ газар би зүгээр тунхилмаар байна. Тийм учраас бид нар олондоо ярьдаг үст. Бурхан таалагдаж амьдраа гэж. Гүйгөө. Таалагдаж амьдч байгаа нэгэн зүйл маань энэ үйлдэл байхгүй да. Миний хийж байгаа өдөр тутмын хийж байгаа үйлдэл. Өдөр тутам өөрийнхөө амьдралаар гаргаж байгаа үйлдэл маань гэсэн. Тийм л учраас Бурхантай уулзж байгаа уулзалт нэг үрчин үргэлж үн цэнийг бүх зүйлийг таны авчирч яадаг юм. Тийм л учраас өөрийнхөө гин нүгэл буюу өөрийнхөө бүх зүйлийг Бурхан уучлсан, намайг эдгээсэн, намайг цэвэршүүлсэн, намайг зөв болгож авсан. Тэр бол миний ганц найдвар, миний Бурхан юм аа. Мария бүхэн төсөөс учраас энэ зүйлийг үйлдэж чадсан. Тэгэхээр би түүний зөв сэтгэлийг харах гэж үнэхээр оролцсон. Үнэхээр түүнийг үйлдэж явахдаа тэр юунаас ч ичээгүй. Тэр юунаас тухай өөрийнхөө амьдралын хэмээгийн тохиолдол бодоагүй. Тэр бодож үлдэж болох байсан уу? Би танд болох байсан. Тэр өөрийгөө хараад би ч тийм анхан байсан ч гэдэг мэдхгүй хүн өөрийгөө буруудах нэг амархан шүү дээ. Тэгээ миний байж байгаа байдал тэгээ нөхцөл байдал харах юм бол тийм боломжтой байсан. Гэхдээ би тэнд хэлье. Бурхан амьдралаа өгсөн байна. Бурхан хэнийг ч ямар ч зөв зүйлийн төлөө өөрийнхөө төлөө тэр тавж тавьж чаддаг юм аа. Миний хэлэх гээд байгаа санаа юу вэ? Бурхан хэрэгж ашиглана гэж үг орж ирдэг юм. Би бол ашиглаж хэлмээр байхгүй. Ашиглах гэхээр аюу муухай болж ирдэг. Гэхдээ Бурхан ямар ч бидээр дамжуулаад юу ч өөрчлөлт бэлэн байгаа маа. Би энэ юу хэлсэн бэ бол энэ эмэгтэй үйлцэн үйлдэл нь байл нэг юу гэдэг хэнийг хийгээгүй юм шиг хэнийг хийж чадаагүй юм шиг хийж байгаа даа гол нь биш. Харин юу гэсэн бэ? Бурхан ямар ч үйл гинээс дамжуулаад өөрийнхөө хийх гэж ясан зүйлээ төгс хийж чаддаг юм аа. Ёсоо ингэ төгс байранд нь оруулж чадж байгаа. Тэр эмэгтэй за чи чинь Мария чи чинь уучлагдсан уу, өшөөгдсөн юунаас юу ч яриаг. Гэхдээ тэр эмэгтэй Бурхан таалагдсан зүйл хийхдээ тэр зөвхөн итгэлээр энэ бүх зүйлийг хийж чадсан юм. Тэр учраас яг Библиэлд хэлсэн байна. Охин итгэгчэн чамайг авлаа гэж. Тэр өөртөө юу ч хэлсэн бол тийм ээ. Би гэмтэй байсан. Гэхдээ одоо миний гэм уучлагдсан гэж тэр итгэсэн. Амен. Миний амьдрал урд өмнө байгаас илүү байх ёстой. Миний амьдрал өмнө Бурхан таалагдж амьдрал юм аа гэдэг тэр итгэсэн. Тэр учраас тэр үйлчлийг хинээс асуугаагүй бас хинээч өмнө өөрийгөө тухай бодоогүй зөвхөн Бурханы төлөө энэ зүйлийг хийж чадсан. Тэр Бурханы дуу хоолой сонсож чадсан юм. Тэр учраас тэр үйлдэж чадсан.
Тэр зүрхнээсээ хийсэн баг. Яагаад гэвэл бурхан зүрхэнд оршдог болохоос биш. Тэр бидний мэдлэг чадварт оршдог юм аа. Эсвэл бид нар ямар нэг оршдогоо юмсуудыг дуурайж хийдэг юм аа. Үргэлж бурхан өөрөө сүнсээр энэ зүйлсүүдийг бидний амьдрал дээр үргэлж хийж яадаг. Тэгэхээр тэр нь англин үнэр болж тэр газрыг үнэртүүлж чадсан юм. Бидний хийж байгаа амьдрал маань үргэлж англин үнэр гаргаж үнэртүүлж чаддаг. Тэр үргэлж бидний амьдралаас үргэлж харж явах ёстой юм. Үйлч маань өртөл, амьдрал маань өртөл энэ байгаасаа гэсэн. Тийм учраас би өнөөдөр хэлчихсэн үгийг бодож байхдаа юу гэж бодож ирсэн бэ? Бурхан таалагдсан зүйлийг бид нар үргэлж үйлдэлтэй байх ёстой. Үргэлж өөрөө чаддаг зүйлийг өөрөө хийж тэгснээр дараа нь бид нар үргэлж би ийм байхгүй шүү дээ. Гэр орон байхгүй, тийм байхгүй, ийм байхгүй. Үргэлж нөгөө хойшин суугаад баймиргүй байдаг. Ялангуяа бидний дотор байгаа ариун сүнсээр дамжуулаад яг одоо бидний дотор байгаа ятгаж байгаа юр бусын ариун сүнсний ятгалгаагаар бид нар юмсыг үлдэж явахдаа эргэн тойронд хүмүүс ямар шулгамж миний эсрэг юу үлдэж юу хийхээс үл хамааран яг бурханд зөв зүйлийг хийж явах. Энэ нь бурхан үнэхээр англиун буюу тааламж өргөл болон өргөдөж байгаа. Тэгвэл учраас бидний амьдрал амьд байх ёстой. Бидний амьдрал үнэхээр бусдад амийг өгч чадсан, бусдад үнэхээр англиун үнэ болж чадсан. Тэр амьдралыг бид нэр илэрхийлж чадах чадвар, боломж та бүдгээр өгөгдсөн байна. Энэ нь биш агуу хүний тухай яриаг. Энэ нь биш сонгогдсон хүний тухай ч юм. Энэ нь биш зүгээр тийм юр боссын те хүчтэй хүний тухай ч яриаг. Энэ нь зүгээр жирийн бурхан өөчлийг хүлээж авч чадсан, түнд итгэсэн тэр нэг нэмэгдэн амьдралыг энэ газарт өгсөн. Би бол үнэхээр итгэлтэй байна. Тийм л учраас бид өөрсдөө амьдралаар болж байгаа бүх зүйлийг бурханы өмнө өгөхдөө зүгээр л өөрчлөгдсөн яг энэ зүйлсийг илэрхийлж чаддаг чадвартай байна. Үргэлж тийм ээ. Намайг өмгөөлөвч байгаа. Тэр үргэлж намайг өмгөөлж байгаа учраас надад ямар нэгэн буруудгал байх боломжгүй гэж бид итгэж чаддаг байх ёстой. Түүнээс шиштэй юу үйлдсэн, юу үйлдв, зөв үйлдсэн үү, буруу үйлдсэн үү, хүмүүс юу гэж бодож, хүмүүс намайг юу гэж ингээл эргэлдэл байвал дандаа хүний бодол, хүний санаа, хүний өгүүлбэр энэ дотроо эргэлцээр байгаа буруудгал шүүл дотор үлдээд ардаа хоцорч байгаа. Би үүнийг Симонч юу мэддэг, мэдлэг чадвар илүү хүмүүс. Тийм учраас тэр зүгээр хүний хийж байгаа үйлдэл шүүхт гарамгаа баг. Тийштэй шүүжиж. Гэхдээ тэр бурхан таалах зүйлийг үйлдэх ямар ч боломжгүй чадваргүй байсан. Энэ амьдрал бидний амьдралаас үнэхээр хол хаягднаас юм бодож байна. Эцэстний хэлэхэд тэр өөртөө найдсан бүх зүйлээ бурхан өгч чадсан юм аа. Үнэхээр бурханд өгч чадсан гайхамшигтай юм гэхдээ. Мария. Тийм л учраас бид нар өнөөдөр би энэ газар хэн Мария биш байх тухай яриад харин Мария шиг өдөр бүр үлдэж байгаа. Мария шиг сонгол хийж байгаа. Мария шиг зөвхөн бурханд итгээд өөрийнхөө үйлдэлийг гаргаж чадчихад энэ бидний үйлдэл нэг бүр маань бурханы өмнө англиун үнэр болоод уугдчих юм. Тэгээд бурхан үнэрлээ зогсохгүй эргэн тойронд байгаа бүх хүнд ялангуяа энэ үнэр чинь амар тайвныг тогтоож эрх чөлөөг өгч идэг. Ерөн усын хангамжийг өгч идэг. Хүн амьдрах боломжийг хэмжүүрүүдийг бусад хүмүүст өгч чаддаг. Тэр боломж биднээс үнэрчилж байна. Тийм үстэй муухай үнэртэй газар хүмүүс байж чаддаг. Бушгал гар ямар муухай үнэртэй газар гэдэг үстэй. Харин бидний амьдрал бол ийм амьдрал биш юмаа гэх өнөөдөр яг энэ газар би тунхилмаар байна. Өнөөдөр би яг энэ газар юу гэдэг хэн нэгэн энэ газар энэ өмнө би яг энэ номлоо бэлтэж байхдаа бодсон байхгүй. 5 хүний нэр гарч ирэл явсан байна. Симоны, Юдасыг гэлсэн. Аюул олон хүмүүсийн нэр гарч ирлээ. Хүн болгоны томцоо тавиад тэгээд би танаас энэ дотоос та өөрөө хэн гэж бодсон юм гэдэг гараад ирсэн юм шүү. Гэж бодоод номлоо бэлтчихсэн. Хасагцаар бүх зүйл нэг юм гэдэг. Алга болсон. Надад нэг л бодол болсон. Ямар бодол болсон юм бэ? Бидний хийж байгаа бүх зүйл яагаад өнөөдөр алхаад бидний амьдрал нь үргэлж түүний
тааламжтай өргөл юм. Өргөлж бидний үлдэж байгаа үйл юм, хийж байгаа зүйл нь өргөлж түүний юм байдаг амьдрал юм. Түүнээс бидний хүмүүсийн хин юм гэдэг амьдрал юм. Мөн бид ямар нэг зүйлсийг үлдэхдээ хэнийг ч үлдэж болж байгаа. Хараа бид нар бурхныг л үлдэх гэдэг бишээ бид нар ч юм байна шүү дээ. Яг үйлдэл хийгээд ирэхээр угаасаа бид тэмдэглэе. Бурханд таалагдана гэдэг бол бид нар эргэн тойронд бүх зүйлдээ таалагдана. Зүс ганцхан бурхан таалагдаад бусдад таалагдах юм гэсэн үг угаасаа байхгүй гэсэн. Яагаад гэвэл бурхан таалагдж байгаа бүх зүйлд бүх хүн тааламжтай амьдрах. Яагаад гэвэл хүн болгон бурханыг хайж байгаа. Хүн болгон бурханыг ирж байгаа. Хүн болгон бурхан хэрэгтэй байгаа. Цаг үед бид амьдарч байгаа. Тэгээд үндсэндээ нэг зүйл хийгдэх гэж байгаа. Би үндснийхээ төлөө том дуудлага зогсож байгаа. Үнэхээр үндсэндээ шин цаг үе ирсэн байхын тулд өнөөдөр үндснийхээ төлөө би дуудлага гэж хэлмээргүй байна гэсэн. Үнэхээр төлөөлөн зогсох тэр боломж бидний өмнө нээлттэй болсон. Та дуулсан юу гэх юм пастор Мэгийн өдөр тусгай үйлд орсон энэ бие орсон шиг та бид хамтдаа зогсоор орсон шүү. Ингээ ганцаархан төлөөлөх биш. Энэ бид үндснийхээ төлөө төлөөллийг хүлээж авсан цаг үеийг бид шилжсэн гэсэн. Бид өнөөдөр яг одоо бурхантай үнэхээр үргэлжлүүлэн хамт алхаж байгаа цаг үеийг бурхан нээж тавьж өгч байгаа үед бид нар амьдарч байгаа. Тийм учраас таны амьдрал бурхан үнэхээр чухал байна. Таны амьдрал онцгой чухал бүр онцгой ингэж харж байгаа үе. Хизээч байж магадгүй таны хийж байгаа үйлчлэг бурхан харахтаа хин нэгэнд нээж харуулж тавьж өгөх тэр цаг та амьдарч байгаа шүү. Тийм учраас бид нар хамтдаа энэ бүх зүйлийг үйлдэж хийх болноос бид нар илүү агуу зүйлийн төлөө бурхантай үргэлжлүүлэн хамт алхацсан юм. Хин суугаагүй байгаа бид энд ийж хинч зогсоогүй байгаа, хинч ард очроогүй байгаа, хинч шахтаагүй байгаа. Таны өвчтэй байгаа гэж бодож байгаа зүйлс чи эдгэрч байгаа. Зөвхөн тавтай байгаа. Бид энэ бүр онцгойлог хэлмээр юм. Таны зүрх сэтгэлийн шарах эсвэл таны ялагдах тэр болгон чинь зүгээр харахад чинь байгаад байгаа юм шиг байгаа бол та тавтай байна. Таваа авчаа. Тэний цаана ямар ч ялцрал, ямар ч дуглаа байхгүй байна. Та төгс буюу бүрэн эдгэрсэн юм. Танд ямар ч зөвөр байх, та зүгээр нөгөө таваа харахаар зэрэг энэ өвчтөй байгаа юм шиг бодож. Үгүй эдгэрсэн. Та эрүүл бас. Та эрүүл болж чадсан юм. Яг л бурхан Мартаг төгс эдгэрсэн. Амен. Тэр бүр төгс түүнийг хамгаалсан. Тэр бүр түүнтэй ярьсан. Тэр өөрийнхөө ажил түүнийг ашигласан. Тэр өөрийнхөө ажлыг бүр гүйцэтгүүлсэн. Бурхан эцэг бүр охиноороо дамжуулаад хүүгээ хийж байгаа ажил нэг тал болгож оруулж ирж байгаа биз. Тэгээ бүр хамгаалаад бүх хүний өмнө түүнийг та нүг хин гэж харж байгаа гэж. Үүнийг та хэн байсан гэхгүй энэ бол одоо бол энэ бол миний хас. Энэ бол надтай хамт байгаа нэг. Үеийн төгсгөр хүртэл энийг хийсэн бүх зүйлийг би үргэлж таалдаг байх болно. Үүний англин үнэ, тэр тосны англин үнэ, тэр юу басан үнэ үргэлж бусдад болон бурхан тааламжтай амьдрах юмаа гэж тэр тунхилсан юм. Түр шиг та бидний амьдрал гэсэн яг энэ юу гэдэг вэ? Яг энэ хэмжээ өрөх. Эсвэл яг энэ хаалган дээр та бид хамтдаа зогсож байна гэсэн. Та өөрийнхөө амьдралд шинэ хаалгыг нэх бэлэн байна уу? Амен. Та өөрийнхөө амьдралд шинэ үд хаалгуудыг нээж амьдрах та бэлэн байна уу? Бурханаас надад өгсөн онцгой зүйлийг авах та бэлэн байна. Марта юмыг үлдэж чадах хизээч Бурханаас юу авах вэ? Юутай болох? Миний амьдрал ямар болох вэ гэж тэр юу ч бодоогүй. Тэр ирээдүйд миний амьдрал юу тохиолдох вэ гэж бодоогүй. Тэр яасан бэ вэ? За би үлдэх ёстой, би хийх ёстой. Надад хэцүү байгаа ч үлдэх яагаад вэ? Бурхан бүгдийг мэдж байгаа. Даатгсан амьдралаа өгч чадсан хүний шийдвэр гэсэн. Амьдралаа өгч чадаад даатгах чадсан тэр нэг тийм таа мэдж байгаа. Бусд надад юу ч ямар ч хамаагүй гэж шийдвэр гаргаж чадсан хүний ажил яг л энэ байсан юм.
Амен. Тэгээс үл нэлээд үнэхээр бид бурхан юмаа даад үзүүлж чадвартай байх хэрэгтэй юм. Хамтдаа усаа. Халелуя. Бурхан бидний амьдралд үргэлж хамгийн сайн зүйлүүдийг бидний амьдралд үргэлж бэлддэг байна. Түүний нэгэн хэсэг нь үргэлж бидний амьдрал юм аа. Сүлж авах буюу хүч чадал нь байгаас байна. Өнөөдөр яг яригдж байгаа үгний өнөөдөр энэ газар чинь хэлэгдэж байгаа бүхэл зүйлс зөвхөн бурханаас бидний амьдрал дээр үргэлж өгөгддөг байх хэрэгтэй. Үнэхээр бидэнд үйлдэх ёстой зүйл юм үйлдэл ярих ёстой зүйл юм ярих мэдүүлэх ёстой зүйл зааж өгдөг нь үнэхээр ариун сүнс та юм. Тэгээд бид хизээч мэдэхгүй байж ард хоцрохгүй маа. Бид үнэхээр ойлгохгүй төөрөхгүй байх ямар ч боломжгүй маа. Бид үргэлж ариун сүнс та байгаа учраас бид замаа зүү болж бид зүү алхаж зүү үлдэж үнэхээр чадах болно гэсэн. Бид үнэхээр бурханы бидний амьд хийж байгаа бүх зүйлстэй санаа нийлж хамт алхаж чадах нэгэн байх болно гэж өнөөдөр яг энэ газар тунхилмаар байна гэсэн. Бид нүргээ дайсантай буюу яавалтай бид тулддаггүй маа. Тэр бол нүргээ ялтлаа хүлэн зөвшөөрөх цаг нь ирсэн юм аа. Тэр бол ялагдсан. Тэр над зэрэгсэн оршдгүй. Тэр доор байгаа. Тэр нүргээ байх ёстой газараа тэр байдаг нэг юм аа. Харин би бол түүний дээр тавигдсан. Би бурханы хүүгээр тавьжурсан нэг би өөрөөр бурханы хүүтэй хамт зэрэгцэн автаж байгаа нэг юм бол та бүхэн юм аа гэж өнөөдөр яг энэ гадар тунхилмаар байна гэсэн. Тэр учраас Еврей номдэр бичсэн дагуу бидний амьдрал дээр болж байгаа бүх зүйл буюу надад хэрэггүй байгаа бүх зүйл сэгсэрэгдэж хаягдж байгаа яг тэр цаг үед бид амьдарч байгаа юм. Бид яг одоо өнөөдөр бурханы тал шийдвэрүүдийг гаргаж байна. Үнэхээр миний амьдралаас хаягдах ёстой зүйлс намайг зургах чаа бүх зүйлс үнэхээр хаягдаж устгаж үгүй болох болтугай. Зөвхөн бурханы зүйлс миний амьдрал дээр үлдэх, бурханы таалаг зүйлс миний амьдрал дээр байг. Бурханы хүсэж байгаа зүйлс миний амьдралыг эзэмших болох болтугай гэж өнөөдөр би энэ газар тунхилмаар байна гэсэн. Үнэхээр миний амьдралыг сэгсэрэгдэж байгаа бүх зүйл хэрэггүй учраас зайлуулагдаж байгаа маа. Хэрэггүй учраас салагдаж байгаа маа. Хэрэггүй учраас тэр устгагдаж байгаа маа. Хэрэггүй учраас тэр ил гарч ирж байгаа маа. Тэгвэл учраас миний араас, миний амьдралаас махан биений бүх бодлууд болон буруу төлөвлөлт зайсан гэдгийг бид өнөөдөр энэ газар Есүс Христосийн нэрээр тунхилмаар байна гэсэн. Надад шинэ зүйл өгөгдсөн юм аа. Надад шинэ тааламжтай амьдрал нэмэгдэх боллоо. Миний амьдрал амархан байж юу босоо бид амьдрах чадах болно. Бидний амьдрал урд хожид хизээд байгаа илүү зүйлүүдийг бид хүлээн авч амьдрах болно. Бидний амьдралд нэг зүйлүүд өгөгдөх болно. Юу босоо чадварууд өгөгдөх бол бид энэ хэлье. Ажлаа хийж байгаа танд хэрэгцээ байгаа бүх хангамжууд нэмж өгөгдөх болно. Танд хэрэгцээ байгаа сан хүмүүд нэмж өгөгдөх болно. Боломжууд таалбар нэгдэх болно. Танд урд хожид хизээд байгаагүй юу босоо зүйлүүд таны амьдрал дээр нэгдэх болно. Ялангуяа таны залбирч байгаа залбир бүх үг нэг бүрт чинь бурхан хамгийн сайн хариултуудыг тэр өгөх болно. Халелуя. Халелуя. Тэнаа үнэхээр та миний амьдрал дээр хийхийг хүсэж байгаа бүх зүйлээ та өөрийн хүслийн дагуу хийж гүйцэтгэж бий болгож өгөх болтугай. Үнэхээр миний амьдрал таны амьдрал байг. Миний амьдрал аюул байж та байх боллоо. Өгсөж та байх боллоо. Ирээдүйн өсөж зөвхөн та байх боллоо гэж өнөөдрийн газар би таны нэрийг тунхилж байна. Та бол эхлэл юм аа. Та бол үргэлжлүүл юм аа. Та бол төгсгөл юм аа. Та бол ирээдүйн юм аа. Та бол мөнхөд оршиж нэг юм аа гэж би өнөөдрийн газар таны нэрийг тунхилж байна. Тэг бүх алдар магтаал нь буруу утгаараа зөвхөн танд байх болтугай. Өнөөдөр энэ газар яригдсан үг нэг бүрийг биелүүлж амьдарч чадхад та хүн нэг бүрт маань туслах болтугай. Яг одоо бидний оюун санаа, яг одоо бидний сэтгэлгээ, яг одоо бидний хууч хэм маяг, бидний мэдсэн бүх зүйлүүд хүнийгсэн зүйлүүд маань өөрчлөгдөж зөвхөн сүнслэг хэмжүүрээр ажиллах бүх ажиллагаа бидний өмнө явах болтугай. Халелуя. Бид үнэхээр ариун сүнс таныг тавтаа өрчөөр, ариун сүнс таныг хүлээж авч байна. Бид үнэхээр юмсууд дотор гацдаг юмнууд биш, юмсуудыг бид нурааж, байж байгуулж, босгодог нэгнүүд байх болно гэж өнөөдөр яг энэ газар таны нэрээр тунхилж байна. Бүх хүндэтгэл магтаалсан зөвхөн танд байх болно. Их байгаа өдрүүд бид таны гарт өргөж аваа. Манайхан сургалтанд явсан байгаа, аялаар явсан байгаа. Бүхэл замуудад явж байгаа хүмүүсийн амьдрал дээр та таалтай ер бусан замуудыг нээлттэй болгож өгөх болтугай. Бидний амьдралын хэмжүүр, сүнслэг хэмжүүр дотор бяхан дүн өгдөх болохоос тунхилж байна. Бүх хүндэтгэл магтаалсан бурхан эцэг танд байх болохоос тунхилж байна.
Аваад бид үнэхээр үндэстэн залбирмаар бид таны гад өргөмөр. Үнэхээр бид нар юр бусын зүйлсүүдийг үйлдэхэд та бидэнд тусгуулж байгаа. Миний үндэстэн дахиад сэргийлсэн байх нь зөв хүмүүс төрн гарч ирэх болтугай. Зөв өдөр төсөн гарч ирэх болтугай. Зөв тэргүүнүүд бидний өмнө суух болтугай. Зөв хүмүүс миний амьдрал дээр өөгдөх болтугай гэж өнөөдөр яг энэ газар бид таны нэрээр тунхилж байна. Үндэстэн таны гад өргөж чинь яг энэ газарт болж байгаа бүх зүйлийг бид амьдралаа таны гад өргөж байна. Бүх алдар магтаал хүндлэн бүхэн эцэг танд байх болтугай. Бүгдээ таньд даалгаж бидний эзэн Есүс нэрээр талхан залбирч. Амен.